За оройн минь за амралтын өдрийн орой чөлөө цагийн лайв хийдэг болъё гэж бодсон. Тэгээд түрүүчийн 7 хоногийн бүтсэн өдөр манай хүү маань ханаад хүрээд тэгээд лайв оруулж чадаагүй. Яг энэ ханаад нь сайн салаагүй байгаа л би бас нэг жоохон ханаадтай байна. Гэхдээ пэйжийнхээ олон найзуудынхаа хүлээлтийг биелүүлэхийн тулд ханаад юу юм бэ гэж явахгүйс сууж байна. За тэгээд тамхи тариатайгаа ойрхон байх үүднээс балкон дээрээс л авиж гинэ. За гадаа юм байна. За тэгээ манай пэйжийнхний лайв сэдв оруулаарай гэдгсэн. Тэгээд тэр лайв сэдв юун дээр ямар сэдвэнд авах гэж байгааг гэдгийг харлаа. Тэгээд яг уу би бол өөрийнхөө амьдралын тухай бол нэлээд олон ярьсан. Гэтэ бас яригдаагүй зүйлч байгаа. Гэтэ ер нь бол сүүлийн үед би энэ юуны дэлхийн кино урлагийн энэ супер одуудын амьдралын тухай энэ подкастууд нэлээд сонсож байгаа. Тэгээд Аль Пачино ч байна, Брюс Уиллис ч байна, Деми Муур байна. Тэгээд Жулия Робертс байна, Леонардо Ди Каприо ч байна, Жоли ч байна, Брэд Питтийн тухай ч байна гэдэг янз янзын юунуудын алдартай улсуудын амьдралын тухай подкастыг сонссон. Тэгээд тэндээс мэдээж тэр улсууд өөрсдөө амьдралыг айхтар яриаг л байх л та. Яг гоо тэгээд тэрийг ингээд судлаад амьдралын судлаад ингээд гаргаад ирж байгаа тийм олон оддын амьдралыг судалдаг судлаач нар байна л. Тэгээд тэрийг мэдээж энэ чинь ганц Монголын YouTube подкаст биш, дэлхийд даяар засаж байгаа баг. Тэгээд тэндээс нэг зүйлийг би бас харж байгаа. Би бас өөрийнхөө амьдралын түүхэд дотроос зарим нэг зүйлүүдийг орхигдуулсан. Яг олонний хэл ам сайн муу хараад ирүүлгээд бас болгоомжлох барих юмнууд байгаа л та. За зэний чи аль нэгийг хаачих юм бэ? Жоо дууч юм таах шиг байна. Тэгээд өөрийнхөө амьдралын түүхийг ахаа шинжилээд ярих даа гэсэн юм бодолтой байж байна. Тэгээд яг манайхан дараагийн олон бүтсэн өдрүүд байгаа. Тэгээд та бүхний сонсохыг хүсэж ирсэн сэдвүүдээр дараагийн удаад орж бус болох байх. Миний амьдрал их сонио. Ер нь бол мэдгүй олон хүмүүсийн дэлгэрэнгүй амьдралыг сонсож байгаагүй учраас надад сонио амьдралтай усад байгаа л. Гэтэ би өөрийгөө хөв тавилан ингээ бодоод үзсээр их тийм сонио санагдаад. Нэг болохоор харагдцсан юм шиг, нэг болохоор өрөөгдсөн юм шиг, нэг болохоор нэг том юм нүглийн төлбөр төлж байгаа юм шиг, нэг болохоор нэг тийм сонгогдсон буйны хүн юм шиг, тийм эрлиз хоёр утгатай, хоёр салаатай гэдэг шиг. Зарим улсуудын энэ дотоод ертөнцийн юм хоёр талтай байдаг гэдэг шиг. Би чинь Төв аймгийн Баянцэтгэл сангийн аж ахуйд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёр маань завхныг болж би завхан төрөөгүй. Миний төрсэн газар бол Төв аймгийн Баянцэтгэлийн сангийн аж ахуй.
Яг би хүмүүст ярихтаа бол завхны хаал гэж ярьдгийг. Тэгээ төрсэн газар маань бол Төв аймаг. Тэгээд ер нь энэ үгэл ярил л да. Аав ээж хоёрын маань амьдрах шалтгаан бий болсон. Тэгээ яагаад вэ гэхээр аав ээж хоёр маань бас урд нь бас өөрсдөө тусдаа бас амьдралтай байжээ. Тэгээ хүмүүс ч тэгээд ер нь бол одоо яг гэр бүл саглалтай бол хүн гайхаад ах юм биш тэ. Зарим буянтай улсууд нэг гэр бүлтэйгээ насан туршдаа амьдарч байна. Тэгээ ер нь бол олонх нь бас ингээд залуу насны сонголтод буруу байх. Би нэг ойлгохгүй байх. Тэгээ дээрэс нь гэр бүлийн хүчирхийлэл байх. Авираж таарахгүй байх гэдэг олон юмнууд байгаа. Бас нэг үр хөвгтийн асуудал бас байгаа. Аав маань урдны гэр бүлээсээ хүүхдтэй болоог нэг өргөмөл хүүхдтэй. Аавын маань урдны гэр бүлд нь эхнэр нь хүүхэд төрүүлээг юм байна л да. Тэгээд олон жил амьдраад тэгээд нэг өргөмөл хүүхэдтэй тийм гэр бүл байж. Ээж маань яг уу бас нэг сумандаа бас нэг гэр бүлтэй тэгээд бас их хүчирхийлэлтэй тийм хүчирхийлэл үйлддэг нэлээд овлоггүй тийм нөхөртэй байж. Тэгээд аав маань тэр сумын сум сангийн аж ахуйн дарга байж. Ээж маань тэр сумын багш нь байж, дунд сургуулийн багш. Тэгээд энэ тэр сумд болж байгаа үйл явдал бол тэгээд жижиг сум учраас би энэс олоо сонсчдөг юм байна л да. Тэгээ яагаад чим одоо аав ээж хоёр маань өөрсдийнхөө амьдралын тухай нэг тодорхой яриаггүй. Яагаад ч юм тэгээд хоёр талаасаа би энийг л олсон юм шиг байна. Тэг жижиг сум дотроос. Тэгэл хоёулаа нэг нь хүүхдгүй нөгөөх нь хүчирхийллийн дунд байдаг ийм л хоёулаа нэг амьдралын юм дутуу хөтөө зовлонтой энэ хоёр хүн уулзаал тэгээд зориг гаргаал хоёр талдаа салаал хамт амьдрийгээл тэгээд сумаасаа нүүс бүх юмаа хаяад тэр аав ээж хоёрын тэр зоргийг би гайхдаг. Хоёул орон гэрээ хайж явсан. Чемдантай хувцас аваад гарсан гэж ярьдаг. Юу ч аваагүй. Урдныхаа тэр цуг амьдарч исэн улсуудаа орон гэр ий тогшил бүх юм орхиод ажил төрлөөж гисэн орхиод нэг ясны тийм оргосон юм шиг байна. Тэгээд аавын маань анхны хүүхэд нь би. Аав маань олон жилийн дараа 40 гарсан байна. Анх хүрийн зулаа үнэрлэж байгаа. Тэр нь би. Эхнээсээ л миний энэ амьдралын хувь тавилын их тийм сонио. Аав маань бол Венцовтын сангийн аж ахуйн их мундаг дарга байсан. 27 жил хийсэн. Монгол улсын энэ олон сангийн аж ахуйн дотрын шилдэг дарга байсан. Ямар сандаа аавыг байж ах үед Венцовтын сангийн аж ахуй улсын тэргүүний сангийн аж ахуй 5 удаа болж 253 169-аар шагнуулж исэн. Тийм тэргүүний сангийн аж ахуй байсан. Энэ Венцовт Төв аймгийн Венцов сангийн аж ахуй хуучны хөгшчүүд бол мэднэ. Ээж маань ч гэсэн сумдаа их мундаг багш байжээ. Хоёулаа тийм нэг адгийн шарууд байгаагүй юм байна. Тэгээд яагаад ч юм учрал гэрүүл юм уу хоёулаа завхан нутгийн тийм хоёр хүн насны дунд үед бие биенийг л олжтэй. Тэгээд тэндээсээ ягаад ажил төрлөө орхиод тэгээд социализмын үед бол нэлээ юм хатуу чанга байж
гэр бүл салалтыг хүлээн зөвшөөрдөг. Одоо бол хамаагүй болсон шүү дээ. Одоо бол гэр бүл салалт бол улс төрд бол ямар ч хамаагүй зүйл шүү дээ. Тухайн үед бол гэр бүл салалт бол маш том асуудал байсан. Тэм учраас аавын маань тушаал бууруулад сангийн аж ахуйн даргаас үнэний фермийн дарга хүртэл доош нь тушаал буулгасан. Нэг ёсны шийтгэл юм. Тэгээд Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн 800 үнэний фермийн даргаар очиж байгаа. Тэгээд яг бас нэг ажилтайгаа үлдчихэж байгаа. Яагаад гэвэл маш сайн дарга байсан учраас маань ер нь ариг тамиг хэргэлдэггүй тийм л хүн л дээ. Их томоотой, хүмүүс их сайн, харьцаа их сайхан. Ээж маань бол ер нь бол жоохон тарвмаатай. Ер нь сэтгэлийн их шаргатай. Ээжигээ бол би одоо ойлгож байгаа. Урд нь бол ойлгодог байсан. Яагаад ингэж хийдэг юм бол таа гэж. Одоо яг жоохон нас явсан учраас бас юмны наацны жоохон мэддэг болжээ, ойлгодог болж. Ээж маань ер нь их тогшин. Миний хүүхд ах үеэс их тогшин байсан. Хүүхд их зоддог. 4 жилийн дараа дүү маань төрсөн. Дүү битээ 4 насны зүрхтэй. Тэр үед аав маань 50 гарч иж. Ээж аав хоёр маань насны нэлээ олон жилийн ялгаатай зүрхтэй. Гисэн хэдий боловч хийн их амьдралыг аварсан. Их сонин шүү. Энийг бол би та бүхнээс нэг зүйлийг хүсгэд хүний амьдралыг хөндлөнгөөс буруу зөв шүүгүүд хэрэггүй л гэж байсан. Өсмөр. Би ч гэсэн нэг хүний амьдралыг ба шүүх дурггүй. Тэгээд зүгээр миний бодлоор аав ээж хоёр маань хоёулаа аж жаргалгүй амьдрал дотроос аж жаргалаа олцохсон тийм усуд юм. Тэгээд аавын маань өтөл насанд гарсан одоо манай Модуна Атила хоёртой адилханаар ер нь бол хүн эцэг их амьдралыг давтаад байдаг гэдэг ер нь үнэн шүү. Одоо би бас Модуна Атила гэдэг юм хоёр хүүтэй болж байгаа шүү дээ. Болсон шүү дээ. Бас л насны сүлд идэвхтэй амьдралын сүлд. Яг аав маань яг надтай адилхан. Тэгээд би анх Алтан гац гэдэг нэртэй байсан. Аав ээж хоёр ягаад ч юм ганц хүүтэй байна гэж бодсон юм шиг байлээ. Тэгээд Алтан гац гэдэг нэртэй энэ чинь бас Тэнгэрийн нэг ганц од шүү дээ. Тод ганц од хөдөлгөөнгүй. 7 бурхан ч Алтан гацаа төрж иргэдэг. Алтан гац чигийг заана гэдэг. Тэгсэн чинь энэ хүний нэр хүндэтнэ гэж бас байдгийм байлээ. Нэр нь зовхгүй байна гэж. Энэний тухай бас Бовгийн 5 сарангоос ярьж л байсан. Энэ нэр нь хүндэтээд байдаг. Нэр нь хүнддүүл хүн тухайн хүнийхээ амийг авч явах гэдэг. Яг тэр чинь надад тохиолдсон. Би Алтан гац гэдэг нэртэй байж одоо 3 настай үедээ ороож унаад одоо яг манай Модунаг үе гэсэн үг. Модун ашиг байж та гинт саад усаад нүдэн цагаанаараа эргэлдээд тэгээ унтсан гэж ярьдаг. Тэгээд ерөөсөө эмдэг дээр аваад очсон эмч нар мэддэггүй. Яг учраа мэддэггүй аймаг руу авч явна гэж. Тэгээд ерөөсөө амнаас нь цагаан ус сахараад нүдэн цагаанаараа эргэлдээл хөл гар татаал гинт зүгээр байсан хүүхэд. Тэгээ унсан. Тэгээд тэр сумын гэр хороололд тэр үе чинь нөгөө шашин ном их хордог байсан. Ер нь цагаан сар ч хийлгүүлдэг байсан үе шүү дээ. Буддын шашин машины чийг хордог, ламдар мамнарын чи ер нь их гадуурхдаг, үзий яддаг, ямар нэгэн зан үйл хийлгүүлдэг тийм үе шүү дээ. Тэгээд яг хоо тэр манай тэр аав ээжээ амьдарч ирсэн сумын нэг хөгшин настай бүр 80 гарсан тийм хуучин лам байсан, лам байж гад хар болсон. Тийм хүн байж л дээ. Тэгээд ээж тэгээд сумын багш байсан. Тэгээд багш нар хийсэн байна л да. Би ч ерөөсөө ингээд 2-3 өдөр ухаан орохгүй ингээд нүдэн цагаан хоолунд идэхгүй ерөөсөө сүүлрүүгээ тусал залгуулад ухах гээд идэг. Салганаад. Тэгээд эмчтнэр тусал залгахаас өөр юм мэддэггүй. Яг ухчихсан гэсэн. Тэгээд энэ ч ангаа ухаа мэдэхгүй болцсон. Тэгээд ээж нэг багшил хийсэн юм л настай багш.
Тэр нэг хөгшин тэр нэг очиж тэр л мэдчихэж байгаа даа гэдэг. Тэгээ ээж аавд хэллэггүй, аав болох дээр ажилласаа чөлөө аваад намайг хот руу имлэг рүү авч явах гэдэг. Тэгээд аавд хэллэггүйгээр ээж намайг аваад тэр бүр хоошоо тэр гэр хороол байдаг сумын хөгшин настай тэр лам өвгөн дээр аваад очсон гэсэн. Энийг би сүүлд мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ миний нэр ягаа солигдсон гэж би асуусан чинь надад ингэж ярьсан байхгүй. Тэгээд ээж тэр айлд 3 болсон гэж байгаа. Аав ээжийг хайгаад олдгоо. Тэгээ сүүлд рүүгээ аав юу руу явцсан байна? Намайг аваад хот руу явцсан бэ гээд хот руу ээжийг хайж яваад хамаатан садангаас асуусан хин ч мэддэггүй. Ээж ерөөсө тэр хөгшин өвгнөд очиод гаралгүй 3 хоног намайг тэрвэрж аваад ороод 3 хонсон гэж. Тэгээ тэр үед л засал хийсэн юм шиг байна. Ном унссан юм уу, харааж чаддаг хөөс юм уу, юу болсон юм мэдэхгүй. Би чинь 3 настай тэгж нэг үхэж болсон юм. Тэгээд 3 хоногийн дараа буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ чихэр ичсэн инээцээ орчихсон гэж. Зүг зүгээр болцсон. Тэгээ гэртээ ирсний дараа маргааш наав хотоос ирсэн. Тэгэхээр чи ч одоо яаж тэг бараг зарлуулахад өглөө. Хотоор хайгаад олцсонгүй. Тэгээ аргаа бараад буцаж ирлээ штэ гээд. Тэгсэн чи би чихэр мэхэр ичсэн инээчсэн гэж. Сүрэнжөө гэдэг нэртэй болчихсон. Нэрээ солилцсон. Алтан гац гэдэг нэртэй байж байгаа сүрэнжөө гэдэг нэртэй болцсон. Тэгээ ээж байна хэлж болохгүй байсан юм аа. Гэт. Тэгээ яг хөө ээж бас нэг аавын л ажил төрлөө нэр хүндийг бас бодсон юм байлээ л дээ. Тэгээ аав чинь тэгээ бас нэг урд нь гарах хэмжээ авахгүй захаад нэг лам дээр очихлаар чинь шашин шүлэгтэр очихлаар ахаад арга хэмжээ авахгүй гад байсан байхгүй. Тэгэхээр аавд хэллгүүгээр ерөөсөө хинт ч хэлэхгүйгээр тэр өвгөн дээр очсон байгаа байхгүй. Сургуулийн багш нар ч мэдээгүй гэж. Сургуулийн багш нар ч гэсэн хүүхдээ аваад имшлүүлэхээ явцсан баг таа гэж боддог. Сум дээр байгаад идэг. Тэгээд тэдний хашаанаас гарахгүй 3 онс гэж. Тэгээ би чи сүрэнжөө гэдэг нэртэй болсон байхгүй. Тэгээ их сонь тэр хөгшин нэг юм зөгнөж хэлсэн юм шиг байна. Тэр гайхтар номтой зөв бэлэгтэй хүн байсан юм шиг үлээ. Тэгээ сүрэнжөө гэдэг нэр чи их учиртай нэр байхгүй. Энэ төвдөр монголоор бол сүрэнжөө гэдэг маань авралын сахиус гэсэн юм утгатай. Авралын сахиус гэж. Тэгэхээр тэр олон жилийн өмнө 50 жилийн өмнө тэр хөгшин энэ хүүхэд явандаа хүн имжлэх юм байна. Хүний авралын сахиус нь болж явах юм байна гэж мэдчихсэн байгаа байхгүй. Тэр сонирн баваац. Тэр өөрөө тэр төвд номтой тийм лам хүн байсан гэсэн. Тэгэд олон нэр дотроос ном харж байгаа 6 татж байгаа олон нэр дотроос сүрэнжөө гэдэг нэр өгсөн гэж. Тэгээ би энэ баг бахтай нэрэндээ их дургу байсан. Нэг сонио хачин дуудлага муутай. Ер нь сүрэнжөө гэхэд дуудлага хэцүү шүү дээ. Дуудлага муутай. Бараг зүгээр Батбаатар ч юм уу одоо юу гэдэг юм Болбаатар ч юм уу Монгол нэртэй байсан бол амар байхгүй юу? Нэг сонио хачин сүрэнжөө гэдэг нэр өгсөн гэж би ээжд амар ууралдаг байсан. Надад ийм балаан нэр өгчлөө. Тэгсэн чи энэ маань миний эцсийн эстэн амьдралын зурлагыг заасан ийм нэр байж. Одоо миний хийж байгаа чинь бас нэг ийм хүний авралын төлөө өвчин зовлонгийн төлөө ийм ажил шүү дээ. Эцсийн эстэн энэ хүн бол энэ хүүхэд бол ийм хүн болно гэдгийг л тэр лам мэдчихсэн юм байл. Ер нь бол би энэ амьдралын туршид бол 2-3 удаа өгөхөд боссон юм байна. Тэгээд яг хүүхэд нас яагаад ер нь хүүхэд насндаа бол их тийм зодуурын дунд өссөн. Ээж хилдгээ. Миний хүн нэг цагаан мөнгөтэй гэдэг. Тэгээд нэг цагаан мөнгөтэй учраас оршуулгын зам үйлж явж болохгүй. Тэр өвгөн л ээжэд нэг баах юм хийсэн юм шиг л. Оршуулганд явж болохгүй, хурим найранд явж болохгүй гэдэг. Тэгээд манай хамаатан садан янз янзын тэгээд улсуудын оршуулга болно шүү дээ. Тэгээд би үлддэг. Намаа айгүй хурдан сэвдэнэ гэдэг. Тэгээ энэ хүүхдийн нэг 17 8 нас хүртэл нь янз янзын юм битээ оруулаарай гэж. Тэгж л хэлсэн. Насанд хүртэл нь
янз янзэд айгүй хурдан над хүүхч айгүй хурдан сэрдэж шүү дээ. Тэгээд хоригны аримч ордоггүй, оршуулганч ордоггүй, магтдаггүй. Олны цагаан хар хил амнаас дарж яваарай гэж. Тийм учраас намайг их зоддог байсан юм шиг л. Муу явуулах гэж. Хүмүүс нэг муухай хүүхэд гэдэг нь шүү дээ. Магтаад байвал би ч их авьяастай хүүхэд байсан байхгүй юу? Одооны ингээд энэ ч одоо би нас яваад хөгшилж байгаа учраас нэг заваа хар юм байна шүү дээ. Миний хүүхэд нас идэж яг модон нас шиг юм. Нэ сумын хүүхэд ихтний нэг тийм цагаан тийм хүүхэд байсан шүү дээ. Сумын төв хүүхэд чинь тийм хотын хүүхэд чинь тэр цэвэрхэн цагаан тийм хүүхэд байсан. Тэгээд олны харцгаа хил ам тэгээд аав ээж хоёрын маань бас нэг амьдралын янз янзын юм гээд тэрнээс ч босноо надад ээж амар хатуу байсан. Ер нь амар хатуу их зодд нүддэг тэгдэг их тийм ерөөсөө магтдаггүй урамшуулдаггүй. Ямар сайндаа ингээд 15 нас тэр чинь 15 настай хүүхэд чинь том болцсон байгаа шүү дээ. 8 дугаар ангид орцсон. 8 дугаар ангид ангийнхаа хүүхдүүдийн өмнө зодуулж авах хэрэгтэй ээжтэй. Манай ээж тэр сургуулийн багш байсан. Тэгэхэд манай ангийн хүүхдүүд бүгдээрээ сууж байгаа намайг самбарын өмнө дууж гаргаж ирээд манай ээж зодж байгаа байхгүй. Ямар шалтгаангүйгээр. Их сонирн байгаас. Тэрэнд нь би айгүй их тийм шархалж байгаа. Одоо хүртэл бодогддог байхгүй. Яагаад надад ийм ухаан хариг сандж ирсэн болов гэж. Тэгэл одоо л учрыг тайлж байгаа. Тэр үед намайг дарж байгаагүй байсан бол би юу ч болоо гэлээ. Тэгээ хүүхд ахваа юусэл их зодуулдаг байсан. Төрсөн өдрөөрөө зодуулж ирсэн гэж бодохгүй. Тэгээ миний төрсөн өдөр мөдрийг тэмдэглэдэггүй байсан. Тэгээ яг хүн болгонд хүүхд болгонд төрсөн өдрөө яриад би ч нөгөө тэнэгсээр ойрон төрсөн гэдгийг мэдж байгаа юм чи ухаан санаа орцсон. Тэгээ бас яг тэ хүүхдлэм чи аав ээжээс юм гордол аа маань бол надад ерөөсөө хатуу гэлж байгаагүй. Манай аав бол ерөөсөө л их зөөлөн хүн. Ээж маань л өстө аав ээж хоёр бол өстө гал ус шиг хоёр сонирн байхгүй. Магадгүй ээжд маань бас урдны амьдралын тэр сэтгэлийн шарах тэр шаналл бас байсан баг. Тэрнч байсан баг. Өөрөө тэр багада бас ээж аав хоёр маань бас багада өнчөөрөөсөө хоцорсон шүү дээ. Ээж маань манай өвөгч одоо завхны буржаа тайж гэж завхны дөрвөлжин сумынхан бол андахгүй те. Тэр сар харихны тэрүүгээр утгалж исэн. Буржаа тайж гэдэг их тийм баян айлын баг хатны хүүхдэлтэй манай ээж. Тэгээ буржаа тайж их тогшин хүн байсан гэсэн. Их тогшин тэр өөрийнхөө барлаг зарц нарыг их зодож нүддэг. Тийм амар тогшин хүний хүүхдэлтэй. Аав маань тэлмний бас ванч гэдэг тайжиг хүүхд байхгүй бас. Манайх ч хоёр талаасаа тайж нарыг. Тэгээд ээжд маань бас тийм хүүхд ахуйн сэтгэлийн шаргач байсан баг. Тэгээд тэр өвгөн ч гэсэн бас хэлсэн баг. Хүүгээ бити эрхлүүлээрээ. Хүүгээ бас нэг олны нүдэнд бити яагаарай. Янз янзын газар бити дагуулж яваарай. Их хурдан сэлтгэр хүүхд биш үү гэж хэлсэн юм шиг л. Тэгээ багтаа их зодууртай тэгж өссөн. Тэгдээ муудаг бол тээ. Тэгээд 15 настайгаасаа би гэрээсээ явсан. Гэхдээ тэнэж явчихаагүй л дээ. Дүрсгүүлгийн сургууль сурах гэж. Тэр үед нөгөө дүрсгүүлгийн сургууль, хөгжин бүжгийн сургууль тэгээд энэ бас соёлын коллеж гэж бас байсан. Ийм дунд сургуулиуд байсан. Тэгээд би дүрсгүүлгийн сургууль сурах гэж 15 настайгаасаа гэрээсээ явсан. Тэгээд тэр үеэс би яасан. Ер нь бол би эцэгхийн хайр гэдэг зүйлийг бол сайн мэдэхгүй. Ер нь бол зодуулд нүдүүлж тэгэж гадаа хүүхдүүдтэй ч нэг тоглолтгүй гэртээ итэм жожиг хүүхдээс. Ямар сайн дээж одоо хүртэл ярьдгийг. Гаднаас ингээл тэр чи одоо тэгэл цагаан сар мар янз янз юм болно шүү дээ. Гаднаас хүн ороод ирэхэд хүний нүгэр харж чадахгүй ширээн дугаар ороод суучдаг байсан гэж. Хоолны ширээн дугаар ороод сууж гарч ирдэггүй. Тийм хүүхд байсан. Тэгээ хүний амьдралын юм үечлүүд байна л да. Хүүхд наснда тийм бүрэг чимээг хүүхд байсан. Одоо намаагүй тийм байсан гэж хинч хэлэхгүй шүү дээ. Тэгээ амьдралын энэ хууцууд хүнийг ингээд янз янзын болгож л ингэж өөрчилдөг юм билээ. 15 настайгаасаа тэгээд хотод ирээл
тэгэл яста жинхэнэ айл айлын толгой айл айлын тоогоо шагаагаал жинхэнэ гудагчин амьдралаар явсан та. Хаа очиж зодууд нүдүүлж исэн ч гэсэн маань буцаас сумсангийн аж ахуйн дарга хийсэн. Тэгээд дарга хөвгт байсан учраас манс талхнаас нэг салаагүй л дээ. Эдгээр зодуур нүдүртэй хатуу ширүүн гараар ээж маань өссөн ч гэсэн өсгөж дааруулаагүй л дээ. Тэгээд юун дээрээд хотод ирээд яста жинхэнэ өснө гэдгийг үзсэн дээ. Тэр үе бол 1988 он. 1988 онд нэгдүгээр курсын оюутан гэж дунд сургуулийн 15 настай хүүхэд 4-р курсын сургууль орж ийлээ. 6 мэрэгчлэр. 1992 онд сургуулаа төгсөж жоход тэгэж чи би дөнгөж 20 хүрч ийлээ шүү дээ. Дөнгөж 20 настайдаа эхний сургуулаа төгсөж ийлээ. Туранхай эцэг хийж хичгтэй хүн олон айлын хаалга татсан. Олон айлд амжиж амьдэрсэн. Сүүл дээр оюутны байранд амьдэрсэн. Ядж байгаа тэр үед 90 оны хувьсгал мандаад Монгол орон даяар дампуураад оюутны байр хүртэл картын системээр байдаг байсан шүү дээ. Нэг оюутны байр нь нэг тасгийн 4 хүүхдийг нэг өргөх гэж үзээд тэгээд талах сахар гурил ийсэн чихэр идэж картын толгоноор өгдөг байсан үе байхгүй юу. Тэгээд 1992 онд сургуулаа төгсөж ирсэн. Тэгээд 92 он төгсөөд гэртээ очиод тэгээд жил болохгүй Орос руу явсан. 8 их гэ тэрийг бол манайхан мэдж байгаа баг. Орос руу явсан 2 удаагийн 2 тасаж орсон лайв байж байгаа. Тэр үе чинь дөнгөж 21 настай Орос руу явсан шүү дээ. Дүү маань аав ээж өртөө үлдсэн. Намаа сургуулаа төгсөөд ирэхэд маань тэтгэврт гарчихсан. Тэтгэврийн өгшин болцсон байсан. Намайг ирсний дараахан ээж маань бас тэтгэврт гарсан. Өмч хувьчлаар манайх нэг үхэр 5 хоньтой болсон. Нэг үхэр 5 хоньтой. Өмч хувьчлаар тийм манад оногдсон. Тэгээд аав ээж хоёр маань сумандаа хоёулаа тэтгэр өгш болсон. Тэгээд сумын хойдын гэр хороололд хүний нэг хоосон хашаа аваа тэр үед одоо хидэрч авч ирсэн юм. Тэгээд нэг бас нэг хүнээс нэг хуучин гэр аваад аавыг дарга байж хаад цасгийн байр гэж сумын төвд ийм дарга нарын байр гэдэг юм байранд амьдардаг байсан манайх. Тэр нь халуун ус байхгүй хүүтэн ус гоождөг. Тэгтэл яг байр штэ. Бас нэг партай. Тэгээд бид нар чинь гэр хороод амьдарч үзээгүй. Тэгээд аав маань тэтгэврт гарсан чинь тэр байрыг автсан, хураагаад автсан. Тэгээд манайх амьдрах газаргүй болоод тэгээд гэр хороололд нэг хоосоо хашаа аваад тэгээд нэг эсхий гэрт бид амьдарч эхэлсэн. Тэр үед аав маань Москв шидэг машинтай байлаа. Тэгээ ягаад ч юм намайг 4-р сургуулийн төгсөөд ирэхэд аав хоёр маань тэр машиныг зарцсан байсан. Тэгээ яагаад зарсан бэ гэсэн чинь намайг унана гэдэг. Хүн чинь хүүхдтэй машин хадгалдаг байхад манай ээж хоёр намайг төгсөж ирэхээс өмнө амжуулж машин зарсан. Намайг унж тавих гэж энэ тэнд осол аваар хийн тэг ингийн гэсэн тийм байдлаас. Ер нь бол намайг юмнаас хорж исэн. Цэрэг хүртэл явуулаагүй. Цэргийн зардан дуудах хүрээд ирэхэд ээж сумын эмч нартай ярьж байгаад өвчний шалтгаанаар гэж намайг цэрэгт явуулаагүй. Би бол өөрөө цэрэгт явах их дуртай, хүсэлтэй байсан. Тэгээд яг тухайн үед чинь тэгээд бас нэг 18-9-тэй хүүхд чинь цэрэгт явах гэхэл их гоё санагдаж байгаа юм чинь. Тэгэд намайг явуулаагүй. Тэгээ яагаад намайг цэрэгт явуулахгүй вэ гэсэн чи цэрэгт очиж бэртэн. Эсвэл хүн буудна, эсвэл хүнд буудуулна гэдэг ээж нэг тийм яриад. Тэгээд нэг тэр өвгний юм яваад байсан юм шиг үлээ. Танаа хүүхд чиг тэг хурдан сэвддэг хүүхд ч.
амь насны хэврэгшүүд гэж хэлсэн юм шиг байна. Юу гэнэ? Гэхдээ жоохон давс нэмдэг бахах. Би одоо өөр дөрөв давс нэмэж яах вэ? Хиндэ gaах болох давка батка чамд мундаг харагдах давс нэмэх үү? Хүнийг өөрсгөө бити бодчихъя мэд. Харин ч би хасч ярьж байгаа. Нэг хүний 53 жилийн амьдралыг ярина гэдэг нь маш их хугацаа шүү дээ. Асар хугацаа. Тийм учраас би товчиж яриад байгаа байхгүй юу? Шо. Чи батка бидний хөрөс юм харж байгаа. Ер нь лайв явуулахгүй дундуур нь янз янзын бичээдүүд би гаргаад шүү. Тэгээд аав ээж хоёр маань нав сургуулаа төгсөө очсон чинь гэр ороод очихсан машин байхгүй. Машина яацгаа гэдгсэн чинь мал олгоцсон гэсэн байжсэн. Тэгсэн чинь манайх морьтой болчих. 2 3 морьтой. Тэгээд бас нэг хэдэн хонь мантай нөгөө нэг 5 хонь маань бас нэг 30-аад юм болсон байлгүй 40 50 тонтой ч үлээ. Би одоо нэг өөр нөгөө мал мэдэхгүй юм чинь. Манай дүү 8 дугаар ангиас гараад малчин болчих. Дүү маань Баска гэдэг л дээ. Гэхдээ тэгээд яагаад 10-ын төгсөхгүй яасан юм? Энд чинь энэ хүүхд чинь сургууль сая сурдгүй юм уу би ч бас нэг хотод бас нэг 4 жил болчихсон. Бас нэг жоохон юм үзсэн. Гэр ороосоо од явсан. Жоохон хэрсэн болцсон. Тэгээ дүүгөө бас нэг 10-ын төгсгөөд ихтэй сургууль оруулахгүй юм уу гэдгсэн чинь оо яах вэ? Дүү чинь өөрөө малчин болно гэд хичээс хийх дургу. Одоо манай энэ зураач дүү шүү дээ. Өөрөө малчин болно гэд 8 дахь ангиасаа тэгээ гарчихлоо. Одоо яа их өөрөө мэдчихэж байгаа биз. Тэгэж манайх нэг хэдэн малтаа болсон. Энийг чи хариулж яах хүн байхгүй. Аав ээж хоёр нь одоо нас хөдөл боллоо гэдэг. Аав ээж хоёр маань сүулт суусан учраас хөдөл настай. Тэгээд дүү маань малчин болчихсон, морь зорьтой, эмээлтэй бүр хизээ язаны малчин болсон байгаа юм чи. Тэгээд намайг Орос руу яваад ирэхэд бол манай мал бол нэлээ хөрхөө өсчихсөн. Бас нэг 100 гараад толгой малтай аав ээж хоёр маань тэтгэрээ авдаг. Тэтгэрээ өгчөөл болчихсон. Тэр үед ээж маань бариач байсан. Суманда барьдаг бариач. Тэгээд ээжийн маань тал дээр бас ийм гарын эвдүүтэй барьдаг, үздэг тийм завхан нутаг тийм хүн байсан юм билээ манай өвөд. Өвөө эмээ тэрэтэ юунуудаас үйл үддээтрээс. Аавын маань тал бол ламын. Аав маань ээж бол тайжи охин. Манай эмээ бол тайжи охин. Манай өвөө бол аавын талын. Манай өвөө бол тэдний эдийн хам лам. Би ер нь лам хүний ач байхгүй юу? Ясам дээр лам хүний ач. Тэгээ хэлмэгдүүлэлтээр буудулсан. Алуулсан тийм л хүн л дээ. Тэгээ ээжийн маань тал дээр бол бас хөрөнгө мөнгө хураалгасан боо юм болсон. Тэгээ ээж маань сумандаа бариач идэх хотоос хүмүүс очиж бариулдаг. Тийм байсан. Тэр үед одоо зарим усууд бол мэдж байгаа Дэмбэрэл гэж хүнийг худалдаа альжуулдрын дарга байсан. Сүүлд нь бас улсын хурлын гишүүн болсон. Дэмбэрэл гээд. Магадгүй Монголын хамгийн анхны худалдаа альжуулдрын дарга баг. Дэмбэрэлийн өмнө одоо хэн байсан мэдэхгүй. Тэгээ худалдаа альжуулдрын тэнхмийн тэр улсууд нэгтлэн яруу тэгээ янз янзын улсууд төсөл мөслийн улсууд манай гэрт ирж их хөдөө манай гэрт ирж их бариулдаг байсан. Тэгээд ээжинд тэтгэврт сургуулийн багш багтааж хүүхдийн толгой барьдаг байсан. Тэгээд тэтгэврт гарснаас хойш ээж маань тэгээд хүн барьдаг болсон. Тэгээ арчилсан тогтолцоо яагаад 20 цагтх нь гайгүй болоод бариач нарын хүрт үзий яддаг байсан шүү дээ. Тэгээд бас нийгэм арай өөрчлөгдөд ээж маань тэгээд хүн барьдаг. Тэгээ тэр үед би хүн барьдаггүй. Тэр би залууч байсан.
Тэгээ Орос руу яваад 2 жил болоод тэгээ Дампуураад ирснийг манайхан мэдчихэж байгаа шүү дээ. Дампуураа гуйлахчин болоод Оросд бас хүнгээ алдаад хүний нутагт гуйлахчин болоод өөрийнхөө мөнгийг эцэг нэгтээ төрсөн ахтаа өөрийнхөө мөнгийг алдаад хамаатынхаа хүүхд хоёрт тэгээ Оросоор бүтэн жил гарan мөнгөгүй хүний бараа зар дээрэмчт мээрэмч хулгайч тэрэ дунд ч хүртэл амьдраад манайхан тэр төвгөө сонссон баг. Тэгээд хамгийн сүүлд нь хитэн хуучин хувцас шууданд хийцэн үүрээд гэртээ ирсэн юм шүү дээ. Тэгээ сумдаа ирсэн тэгээд хүний хувь тавилыг сонио. Ер нь хүний хайны жил гэдэг бол нэг бол шийдэх гэж, нэг бол жаргах гэж л ярьдаг. Энийг бол би өөрийнхөө амьдралаар мэдэн шүү. Хүний хайны жил гэдэг зүйлөө зүгээр учирдаггүй. Хүнтэй зүгээр учирдаг, зүгээр амьдрдаг. Ерөөсө хоёрхан шалтгаанаар тэрдэг. Нэг бол шийдэх гэж ирдэг, нэг бол жаргах гэж ирдэг. Зөвхөн хөлөөс амьдралтай хүн гэж байдаг юм бэл. А шийтгэл нь бол нүглийн төлөөс. Магадгүй одоо мэдэхгүй. Аав ээж хоёрын нүглийн төлбөр би аав ээж хоёрын нүглийн төлбөрийг би төлсөн юм уу? Өвөө эмээгийн нүглийн төлбөрийг би төлсөн юм уу? Мэдэхгүй. Миний тэгээд 25 наснаас миний амьдралын нүглийн төлбөр ихэлсэн. Тэр нь юу вэ гэхээр би маш хурдан хизээч өөрийнхөө төсөөлж байгаагүй, төлөвлөж байгаагүй хүний амьдрал руу санамсаргүй орцсон. Ерөөсө манай суманд намрын ажиллаар ирсэн. Тэгээ би Оросоос ирээд Дампуурч ирснийгээ дараа сумандаа 1 жил багшилсан. Зургийн багш хийсэн. Тэгээд 1 жил зургийн багш хийж байхдаа тэр намар нь манай сургуульд манай суманд намрын тариа хураалтаар ирсэн оюутан цэцэрлэгийн комын баахан оюутан охтууд ирсэн төмс хураалтан дээр ирсэн байсан. Тэгээ одоо яг тэ сумын төвийн залуучууд бүжиг зохиогоол нөгөөх оюутнууд оюутан охтуудыг бүжиглж бариад одоо тэгээ залуунаас л юм чи. Тэгээ тэр олон охтууд дотор тэр чинь дандаа охтууд байгаа юм чинь. Цэцэрлэгийн ком юм чинь угаасаа цэцэрлэгийн багшийн сургууль. Тэр олон охтууд дотроос нэг охинтой танилцсан. Амар сонио. Гэхдээ тэр үед чинь би Оросоос ирчихсэн хувцсуунаар сайдаа ер нь сумандаа байхгүй ганган залуу байлаа шүү дээ. Миний залуу наснаас бол ер нь бол гүчтэй ийм залуу байсан юм уу гэмээр тийм л байсан. Өөрийнхөө залуу нас ярихад ганган жигтэйх нуруу туруу зүсцээрээ сайхан тийм л байлаа. Хүний залуу нас сайхан. Тэгээд бас охтуудын хараанд өртдөг байлаа. Тэгэхээр тэр олон охтуудаас нэг охинтой танилцсан. Муухай жоохон биш л дээ. Гэхдээ хүний гай. Суух ясгүй хүнтэйгээ суугаад сууя гэж суугаагүй. Тэгэл одоо залуучууд юм чинь тэгэл тэд нар ч төгсөх курсын оюутнууд байсан. Би ч бас сургууль багшсан. Багшчээс бас нэг 20 хүн 3-4-тэй яг эд залуу байсан. Тэгээд нэг л удаа учирсан. Дичээс ганц удаа л ингээл бас нэг залуучууд ч одоо хоорондоо бас тэгэл уулзаж учирж унтаж хөвдөн штэ нэг тийм болсон. Ганц удаа л нэг тийм болоод тэгэл 2 тишээс алсан. Тэд нар ч ажиллаад усгаад яваад өгсөн. Би ч тэгээд тэр намар нь тэр жилдээ багшлаад тэгээд дараагийнх нь намар нь улсын багшийн их сургууль. Одооний боловсролын их сургууль оюутан болоод очсон. Оюутан болоод дөнгөж 1-р курс ээжи ятгалгаар манай ээж нөгөө багш байсан учраас намайг багш болгоно гэл. Тэгээд боловсролын их сургууль оруулчихгүй юу. Тэг яг хөө ээжигээ өгөнд ороод тэгээд орчиж байгаа. Өөрөө хүсэж ороогүй л дээ. Тэгээд дөнгөж 1-р курсын оюутан би өстой айлд байхгүй шүү гэж хөөццөр гоод дотор байранд ороод байжсэн чинь дотор байрны ороод нэг удаагүй шүү дээ. 10 сард билээ юу вэ? Дотор байранд дөнгөж орсон 10 сард. Тэгсэн чинь дотор байрны доод нөгөө юунд үүдний жижүүр үүдэнд хүн уулзъя гэж юм гээд.
Тэгээ нөгөө нэг охинтойгоо тэгээ танилцсан боловч тэгээд айхдаг холбоогүй. Юусе бүтэхгүй байсан аав ээж хитрэнч дургу өөрөө ч гэсэн яах гэж байгааг нь мэддэхгүй. Тэгээд юунд бүтлэхгүй байсан. Тэгээд нэг тийм залуусын нэг шохоорхол юм уу, сонирхол юм уу, тиймэрхүү маягтай. Тэгээд өнгөрсөн. Тэгээд дотор байрны үүдэн дээр хүн дуудаж ийн гэж яваад ирсэн чинь нөгөө охин маань ээжтэйгээ зогсож ирсэн. Нэгэн том гизтэй болчихсон. Сонин байгаас. Тэр чинь 10 сар төлөө 11 сар төлөө. Манай одоо энэ том охин шүү дээ. Би хүүхдтэй болъё гэж бодоогүй. Хүүхдтэй болъё гэж бодоогүй, хүнтэй амьдрий гэж төлөвлөөгүй. Дөнгөж их сургуулийн 1-р курс оюутан болж байхдаа эцэг болцсон. Төлөвлөөгүй эцэг болцсон байхгүй. Миний амьдрал амар ээдрээтэй. Тэг хаа очиж ин олон хүмүүс хүн чанартай усуд байдаг ах уу? Монгол зөндөл байгаа. Тэгтээ новшнууц зөндөө штэ одоо энэ биднээс амьдрал дотор. Би хаа очиж надад бас хүн чанар байсан. Хэдийгээр би амьдрий тгий ингээ гэж ярилцаж сүйдмэл болоогүй ч гэсэн хүний охиныг хүүхдтэй болгоод хайж чадаагүй. Тэгэл бодож байгаагүй төлөвлөж байгаагүй амьдрал руугаа орцсон. Тэгээд нөгөө нэг хөрхий тэр жирэмсэн охиныг хайж чадаагүй. Тэгэл бид хоёул манай энэ охтуудын ээж надтай амьдрий гэж бас бодож байгаагүй. Амьдрын тухай ярьж байгаагүй. Тэгээ бид хоёр талаасаа тэгээс утсан. Тэгээд 1-р курс оюутан байж та хүүхдээ авалцсан. Тэгээд аав ээж хоёртой хэлсэндээ аав ээж хоёр бүр ангайсан гайхаж байгаа. Гэтэ юу хүүхэд вэ? Юу амьдрал вэ? Хаанасаа хизээ ийм болчих вэ гэд. Гүч аргагүй шүү дээ. Гэртээ байж байгаа л хотод оюутан боллоо гэж яваад ирсэн чинь хавар нь хүүхэн дагуулаад гэртээ хүрээд ирэхлээр чинь хүн чинь гайхт юм байна үстэй. Тэгээд одоо би тэр октодынхаа ээжчнийг буруухгүй одоо энэ хуучин хадмуддаач буруухгүй тэд нар ч гэсэн охиноо бас надтай суулгана гэж бодож байгаагүй. Бүр сумандаа өөр хүнтэй суулгана гэж тэр сумынхаа хүнтэй суулгана гэж бодож исэн юм билээ. Манай охтуудын ээж чинь бас нэг сумын л бас хүн баг. Охин баггүй юу? Төв аймгийн бас нэг сумын. Тэгээд аав ээж бас тэндээ ажилдаг хоёулаа багш. Тэгээд тэр сумынхаа бас нэг томоотой сайхан залуутай өөрийнхөө охиныг суулгана гэд аав ээжтэй бүр ярьж мэрчсэн тийм байсан юм билээ л дээ. Тэгсэн чинь хар газрын гай надаас суулаад нөгөө охин нь ч гэсэн өөрийнхөө хүсээгүй амьдрал руу би ч гэсэн хүсээгүй амьдрал руугаа залуу насны ганц удаагийн алдаанаас болоод ингээд бүхий л амьдралаа ингээ эргүүлсэн байна. Тэгээ энийг бол ястай нүглийн төлбөр юм болов шийтгэл юм болов. Тэст болох гэж зүтгэсэн дээ. Оюутан байж хасаа ахгуулаад тэгэл хүүхдтэй оюутан шүү дээ. Ямар ойлог байх вэ? Өөрөө мөнгө байхгүй аавч ирэнд итгэв. Тэгэл 2000 он сургуулаа төгссөн. 2000 он сургуулаа төгсөөд орон байр авахгүй авгаа хүүхдтэй. Тэгэл аав ээж хоёр маань тэгээд аргагүй ирэхэнд хитэн малаа заараал намайг орон гэртээ болох гэж хотод орж ирсэн дээ. Тэгээд нэгдүгээр орол арын дэнч дахиад нөхөөс хашаа аваад тэгээд орж ирсэн жил нь л би бас хуучин моднууд нийлүүлж нүдсээр байгаа нэг байшинтай болоо. Тэгээд тэр жилдээ аав маань налуу газар явгнаа халтарч унж сүүжээ ууглаад хэвтэрт орвол өө амьдралын энэ цагдашгүй зовлон барагдахгүй шүү дээ. Би ажил төрөл байхгүй. Ажил төрөлгүй мөртлөө бас авгаа авцсан хүүхдтэй. Тэгээ авгаа нь болохоор бас нэг тэгж гуйж барьж төлөвлөж уулзаж учирч авсан авгаа биш. Ер нь тэгэл гинтэл танихгүй баг үүд тогш ороод ирсэн юм шиг тийм ихтэй хүүхдтэй. Тэгээд ихэлсэн шүү дээ. Мөдөө маань 2000 онд 4-р сургуульд
Монгол 6 ангид орсон. Нэг оюутантай, 2 тэтгэврийн хөгшинтэй. Ээж маань хотод орж ирээд яг урд нь бариач байсан. Хотын бас олон худалдаа аж ахуйн танхимаас ахгуулаад олон улсууд таньдаг. Манай ээж харин мундаг бариач байсан. Тийм учраас хотын бас ингээд мөнгөтэй төвхтэй албан тушаалтай мундаг улсууд манай гэрээр орж гардаг байсан. Бат Эрдэнэ аврагч гэсэн манай ээжийн банк үйлчлүүлэгч байсан шүү дээ. Эхнэртэйгээ эхнэр болроотойгоо зүг. Тэгвэл энэ тэрвиш давг улаан тэрвийн сангийн сайдаас улаан одоо энэ иргэний зоригийн намын даргаас оюун эц чи манай ээжийн үйлчлүүлэгч нар одоо энэ ашшуура давагдаар сэрж үдээ одоо энэ амаа бямтарч идэх чи манай ээж бариулжсэн усуучтэй. Манай ээж бол Монголын бол нэлээд мундаг бариач шүү. Мундаг бол нэлээд нэртэй цуутай жавцсан бариач гэд мэдэх усууд нь мэдэх бохоо. Гандангийн одоо тэр Жаданбаа гэдэг тэр гандангийн хурд эхлүүлдэг унцлам гандангийн олон лав нар манай ээжийг бариулдаг байсан. Тэгээ ээж маань ажилттай байсан. Би ажилгүй. Дээрээс навгаа хөвгттэй. Дүү маань оюутан, аав маань бэртцсэн. Аав маань сүүжээ углаад хэвтэрт орцсон. Тэгээ сүүжийг хадаж болохгүй гэдэг. Ерөнхийдөө ясны сэргийлж явуулсан байна. Одоо өөрөөр нь бороолуулж идэх юм гэдэг. Тэгсэн чинь өндөр настай байсан учраас бороолж идэгдэггүй. Хэвтэрт удаан байсан сүүжин цоорсон. Идээсэн. Дээрээс нь удаан хэвтэрт байхдаа шээс наагдсан. Өтгөн наагдсан. Зүрх нь бангийн ингээд хэвтэрт байгаа тэгэхээр зүрх судасны өвчтөй болсон. Аа маань их зовсоо. Маш их зовсон. 7 жил хэвтэрт байсан. Тэгээ аавыг нэг хүн харах хэрэгтэй байсан. Би харсан. Ажилгүйгээрээ би л харж байгаа байхгүй. Тэр үед нөгөө суусан ихтрийн маань аав ээж нь хурж ирээд охиноо салгаа аваа авчихсан. Танаа хүүтэй амьдруулж чадахгүй гэдэг. Тэгээ анхны салалт болж байгаа юм. Тэгээ юу ч хийж чадаагүй аав маань хэвтэрт өвчтэй байсан учраас тэгээд юу н тэрнтэй мантай. Хэрүүл уруулж хийж чадаагүй. Найр наадамч гээгүй магадгүй гомдсон байх л да. Хүний огныг бас ёс төртэй аваагүй. Ёс төртэй ясаж аваагүй, хурим найр хийгээгүй болохоор бас гомдсон ч байх. Би тэр усуудыг буруу гэж боддгүй. Тэгээ охиноо салгаа аваа яваад гисэн. Нөгөө төрсөн миний нөгөө аав ээж хоёр аавын маань анхны ач охин ээжгээ дагаад явцсан. Уулын хайртай байсан аав маань. Тэгээ салаа яваад гисэн. Би аавыгаа сахиад үлдсэн. Аав маань хэвтэр 7 жил шаналаад 2007 онд нас барсан. Юм үзсэн дээ. Аав маань нас бараад удаагүй байгаад хэдэн сарын дараа нөгөө салаад явсан ихтер маань охиныг маань хөтлөөд ороод ирсэн. 3 жилийн дараа. 3 жил байхгүй яжгаад аав маань нас барсны дараа 2 сарын дараа юу гинт ороод ирсэн. Юу болов чи гэлээс. Хүүхд чинь чамаа санаад байна. Гэсэн тийм юм ярьж орж ирсэн. Тэгээ охиноо эцэгтэй нь явуулахын тулд хэдийгээр би тэр хоорондоо хилэм ойлголцдоггүй байсан ч гэсэн охиноо бас нэг эцэгтэй элэг бүтэн байхын тулд буцаад амьдрсан. Ээжтэй маань, дүүтэй маань бас хилэм ойлголцдоггүй байсан учраас ээж дүү хоёр маань салж нүссэн. Тэгээ би буурээс хад үлдсэн юм да. Олигтой ажил төрөл байхгүй. Тэгээ яг гарын дүүтэй байсан учраас хүний байшин барилга, сандар ширээ юу эсэх хийх вэ? Юм болгоныг л хийлээ. Хулгай хийж худлаа яриаг үл. Амьдрахын тулд. Охины маань эцэстэрдийн багш хийлээ.
Тэгээд бид гурав тусдаа гарч байгаа. Тусдаа гарч байгаа нь юу ах вэ? Аав ээж ярих ах хуучин байшинд үлдчихэж байгаа. Ээждээ хоёр маань баян шөнө баруун салаар биднээсийг заавал өөрсдөө амьдрдаа. Өөрсдөө мэдж байгаа биз тэгээд. Яг тэр үед маань ээж маань их хүлээцтэй байсан. Магадгүй өөр хадам ээж байсан бол яг тэр өвчтөе зовлонтой асуудалтай байжгаад салж явчаад үхэл ахслын дараа буцаад ирсэн хүнийг хүлээж авахгүй байсан баг. Ааштай атар зантай тийм хүн байсан бол ээж маань тэр үед их хүлээцтэй байсан. За хүүхдүүд минь та нартай одоо юу ярих вэ? Өөрсдөө мэдж байгаа үсттэй. Ямар ч ясаа орон гэртээ болгоё доо гэж хэлээд хууч хаашаа бишингаа үлдээгээд салаад нүгөө явсан. Тэгээ бид гур үлдсэн. 3 жилийн дараа надтай нийлэхдээ манай охины ээж маань магадгүй сэтгэл санаанаас ч болсон босноо юунаас болсон мэдэхгүй. Нилийн уудаг болцсон ирсэн. Арх уудаг. Нилийн тийм болчихсон. Охин маань их царай алдсан байсан. 3 жилийн дотор хаагуур яаж явсныг би бас сайн мэдэхгүй. Тодорхойгүй. Би өвчтөе эцгээс очижсэн учраас аав ээжтэйгээ цуг байж байгаадаа сайхан амьдарч байгаадаа л гэсэн тийм бодолтой байсан. Аав ээж нэг сүртэй мэрэж авч явсан учраас. Тэгээд нэлээ уудаг, нэлээ эвдэрсэн ирсэн. Гэхдээ би тэрийн нэг янз юм яриаггүй. Ууж идэхэ болоо л гэдэг байсан. Ер нь бол би ингээд өөрийгөө магтахад лайв дээр л ингэж оролж чарлаад ингэж идэг бол бодит амьдрал дээр бол их зөөлөн шүү дээ ер нь бол. Одоо хүртэл их нэртэй хүртэл би их зөөлөн ханддаг шүү дээ. Ер нь бол тэгээд гэр бүлдээ их зөөлөн. Ягаад ч юм ээж маань багт намайг их зоддог байсан учраас ахаад бас гэр бүлийнхнийхээ зовоохгүй шүү гэдэг тийм бодолтой. Одоо хүртэл тийм. Хүүхэд наснд нь ер нь гэр бүлдээ хатуу хандж болохгүй юм байна шүү дээ. Өөрөө сэтгэлийг тийм шарах авч ирсэн учраас гэр бүлдээ их зөөлөн байх шүү гэж би тэгж боддгийг одоо ч тийм бодолтой. Тийм учраас эхнэрээ октодынхаа ээжийг зөндөнд орхисон. Чи өөрөө мэдж байгаа биз дээ. Гэтэ над арх тарсныг асуудлыг болоорой гэж. Хүүхдэд их мухаар гэж шүү гэж. Эргэж нийснээс 1 жилийн дараа 2009 онд манай баг охин төрсөн. Баг охиноо төрсний дараа 1 жил гэртээ байсан. Гэртээ байх хугацаа нь бол магадгүй буцаж нийснээс хойш хамгийн жаргалтай байсан үе баг. Хүүхдээ төрүүлээд хүмүүс нэг жил гэртээ байгаа шүү дээ эмэгтэйчүүд хүүхдээ хараад. Тэр үе бол гэр бүлийн хамгийн жаргалтай үе байсан. Миний хүүчийн амьдралын хамгийн жаргалтай. Яагаад гэвэл гадна дотны янз янзын усуудтай нийлж ууж иддэг. Охиноо өсгөөд гэртээ байсан. Гэртээ тогтсон. Тэгэл баг охин маань нэг 2 нас хүрээгүй цэцэрлэг төгөөл тэгэл буцаад эвдэрсэн дээ. Гэтэ би муу хэлэхгүй. Бодо санааг үнтэйгээ суугаад жаргалгүй л байсан баг. Намайг их голдог байсан аргагүй тэр үед би бас их ядуу байсан. Хажуугаас хилээ заагаад хүн байхгүй байсан. Ээж дүү хоёр маань ерөөсөө тэгээ салаад манайхаар орж гарахаач байсан. Одоо ястаа өөртөө толгоогоо мэдэх гэж бодсон баг. Ах トゥ матан садан муутай, тул төш хөнгөө. Хадам талаас ирж уулздаг ч байсан. Тэгээд хайсан. Тийм учраас ястаа хард тоогоо мэдж амьдэрсэн да. Яг учраас мэдэх байсан. Хоёр охинтой ээж нь арх угаад зарим ил алга болчдөг. Гэртээ хонж өнжихгүй алга болчдөг. Хоёр охиноо өөртлөө унтдаг. Тийм олон жилүүд үргэлжилсэн дээ. Үргэлжлэж явсан. Сүүл дээр сэтгэл санаагаар гундаад өөрөө ч бас хаяа уудаг боллоо. Охтойгоос овоодаг боллоо. Энд тэнд ажил хийж жоохон мөнгө олгоод олсон мөнгөөр ууж иддэг. Тийм боллоо. Ер нь тийм арчны гэр бүл болж эхэлж байгаа байхгүй. Сэтгэл санаач гундуу байсан. Аргагүй дээ. Аж агадгүй гэр бүл бол тийм л байдаг. Би та бүхэнд хэлдэг, ярьдаг. Хүнөө олсоохгүй бол хүний амьдрал сүрдэх шүү гэж. Ер нь болохгүй байгаа амьдралыг төвчээд иж болдгоо шүү гэж.
Яагаад гэвэл би өөрөө төвчжсэн юм баггүй юу? Би энэ болохгүй амьдралаар чи өөрөө 15 жил явсан. 15 жил. Болохгүй юм болгож болдгүй юм. Болохгүй амьдралыг. Яста болдгүй юм бэл. Тэгээд эцээц тэгээд том охиноо сургууль орууллаа. Зүтгэсээр хагаад. Том охин маань өсөөд эндилөө. Сүүл дээр хэрүүлтэй оруулалтаа гэр бүлийн хэцүү байсан баху. Тэгээд эмээтэйгээ амьдрна гээд манай ээж рүү явлаа. Тэр нь ч зөв болсон. Би ч гэсэн баг охиноо авч үлдээд том охиноогоо ээж рүү явуулсан. Эмээтэйгээ амьдрсан. Тэр үед нь оюутны төлбөрийг би бас гिचээ зүтгэж хагаад 4 жилийн оюутны төлбөрийг төлж ийж сургуулийн төгсгөлөө. Баг охиноо чирээд тэгэл амьдралаа да ээж нь хаяа ирдэггүй тэгж л байлаа. Би 1-р хорооллын 2-р байранд яагаад ажилладаг байсан бэ гэхээр 1-р Сапорогийн арын 2-р байранд миний ажил байсан шүү дээ. Би тэр үед барьж болсон байлаа. Охинтойгоо ойрхон гэж. Манай охин тэр 8-р сургуульд сурдаг. Тийм учраас охиноо хичээлд өргөж өгөх, охиноо тарахт нь хичээлээс давж явахын тулд ажлын байраа ойрхон байлгах гэж. Тэгээд 1-р болон тэр 2-р байранд хүн очдоггүй, хүн мэддэггүй тэр байранд барьж болж илоо. Барьж ажиллалаа. Ихэнх үед яг уу намайг хин тоох уу. Тэгтээ яг уу эцэг өвгдийн маань үлдээсэн гарын урд дүү байсан юм уу? Цуснд маань тийм байсан юм уу? Барьсан хүмүүс маань идэхийн хэрээр ам сайтай боллоо. Хүмүүс сургалаад ирдэг байлаа. Тэр үед би фэйсбુક мэддэггүй байлаа. Би фэйсбүүкийг хожуу орсон юм шүү дээ. 2017 онд би фэйсбુક хаяг нээсэн шүү дээ. Тэр үед олон улсууд бас фэйсбુક гэдгийг мэддэг болсон. Би тэр үед ч мэддэггүй байсан шүү дээ. Тэгтэл хүмүүс ам дамжаад энд нэг барьж байдгийг энэ барьж барьсан чи итгэлээ барьлаа гэдэг. Тэгээд юу амун юугаар амьдрал маань арай жоохон дээшлээд тэгтэл охинтойгоо хоёулаа ээж нь ирж очиод ер нь тэгээд амьдрал маань ер нь тийм ороо босаа амьдрал байгаа юм шиг үгүй юм шиг. Ер нь ихэнхдээ тэгээд баг охин маань бас жоохон зовсон баху. Зарим үед гуансны хоол моолоор явдаг. Оройдоо очиод хоёулаа хоол хийж чадахгүй. Замаасаа тэгээд гуансны эсвэл дэлгүүрээс нэг бэлэн бууз аваад тэгээд охин хөлт бол ээжигээ санддаг. Тийм л амьдралаар явлаа. Тэгж явж байгаад эхнэр маань охины маань ээж өөрөө санал тавилаа. Ингэж хоёрын хооронд амьдарч байгаа салъя гэлээ. Бид тэр гэрэлтийн баталгаа байгаагүй. Юун гэрлэх, хуримлах бид тэр ч амьдрал байгаа юм шиг үгүй юм шиг тийм амьдралаар явж байсан хоёр хүн. Ирэхлээр хэрүүл уралтай. Тэгээ яаж зүгээр байх вэ? Энд чинь гадар дотор яваад байгаа үнтэй чи хэрдэхээс өөр яах вэ? Тэгээ сүүл дээр хин салгасан харилцаа гэр бүлийн харилцаач байхгүй. Хоёр тусдаа өрөөнд орж гарч байгаа ч мэддэггүй тэгж олон жил амьдралаа. Тэгээ эцээс тэгээд хоёр тийшээ болсон тодорхой байсан. Тэгээ явахдаа охины маань дагуулж явлаа. Нөгөө нэг хайрлаж, нөгөө нэг хөдөлж өсгсөн баг охин маань ээжигээ дагаад явсан. Би охинтой буруухгүй. Мэдээж хүүхд ээжигээ л дагна. Том охин маань найз залуутай болоод эмээг ихэхээсээ эмээтэйгээ цуг байж байгаа. Тэгээд найз залуутайгаа цуг амьдэрдэг боллоо. Одоо манай хүрхэн харин хаа оч сайн залуу. Одоо тэр хоёр сайхан жаргалтай амьдарч байгаа. Тэгээ би баг охинтойгоо амьдарч байгаа. Тэгээ баг охин маань ээжигээ дагаж явсан. Тэгээ би ганцаар оцорсон юм да. Тэгээ надад их эвгүй байсан. Би эхнэргээ явхад бол би ерөөс юм бодоогүй. Анхнаасаа ч тийм айхтар хайртай байгаагүй баг. Тэгтээ амнаасаа илүү хайрлаж байсан баг охин маань ээжигээ дагаж явхад би ястаа юу ч хоцорсон. Тэст дээшээ тэнгэр холтоо шахацар хатаа хүчээр ястаа үнчи юм шиг. Ээжтэй хоёр маань холбоо тасарсан байлаа. Над дээрээс уулзгаа байсан. Аргагүй ахын бүтлгүй амьдралдаас бас стресс бухимдал
нэмэхгүй юмсан гэж боддог байсан баг. Миний амьдралд орж ирэхэд л дандаа л бүтлэхгүй харанхгүй хэрүүл уруул бос болохоос болохгүй юм ярьсан тийм зовлон өөдөөс нь зовлон яриад идэх ус учраас хоолхон байл гэж боддог байсан баг. Тэгээ манай гэрээч орж гардаг хүн байхгүй. Тэгээ охин маань явж өгөөд явсны дараа тэгэл өстө гэр эзхүрсэн дээ. Ганц ажил байсан. Ажил маань тэгээд алдан гоног хүн барьдаг ажилтай. Орой хоолгонд хийж идэх боллоо. Охиноо байж байгаад бас нэг махвчлаа хоол хийдэг байлаа. Охиноо бодгол хоол хийдэг гэсэн. Охиноо бас дандаа гуансны хоолоор явуулгаж яахгүй байл. Тэгээ охин маань яваад өгснө өөрийгөө тоохоо байлаа. Туранхай эсэх хичээтэйхэн боллоо. Хоолтой хоолгүй явлаа. 3 жил явсан шүү дээ. 3 жил. Тэр орондоо сэтгэл санаагаар унаж бас аригтаар суулаа. Ажил төрлөө бас алдан гоног хийдэг боллоо. Заримдаа очихоо боллоо. Аргагүй хүнд мөнгөгүй татах тамхигүй. Хоол ундгүй бол өдөртлөө ажиллаа хийдэг. Хүмүүс уцсдаг, хүрээд ирээ чи хизээ ажиллах гэдэг. Сэтгэл санаа авах юмгүй боллоо. Үхмэрч юм шиг бодогддог болсон. Одоо хайрлах хүн боллоо ч хүн чинь үхлийн тухай боддог болчт юм бэл. Тийм сэтгэлээ хатахгүй чи. Ахаад амьдралын тухай ерөөсө бодож байгаагүй шүү дээ. Ахаад амьдраа, ахаа шинээр эхлэе. Ахаа цаашаа явъя гэж. Ингээд нэг насны амьдрал маань дуслаа л гэж бодож байсан. Тэгээд нэг удаад бүр ингээд шаналаад олон хоног хоол ундгүй. Тэгээд оройд нэг пив уугаад унтдаг. Тэгж явж байгаа мэдрэлийн ядаргаа. Гүн ядаргаанд ороод, хордлогонд ороод үхэх гээд ер нь тэгээд нэг үхлийн тухайг боддог болчт юм билээ. Тэгээ явж чад олон жил орж ирээгүй ээж дүү хоёр маань гинт орж ирээд би ч хөл гараа мэдрэхээ болцсон байсан шүү дээ. Гал хөсч байхгүй. Тэг чи дөнгөж цагаан сарын дараа би ч цагаан сар мөр байхгүй шүү дээ. Ямар юм цагаан сар айл байхгүй. Айл гэр биш болчихсон. Ганцаар амтэн чи ямар юм цагаан сар байх вэ? Тэгээ ивчсэн чинь ээж дүү хоёр маань гинт орж ирээд. Тэг яг тэр үхлийн өмнө би бас хувьтай байхгүй юу? Ус уух хувь бай. Тэгээ эмнэлэгт авчиж хэвтүүлсэн юм. Тэгээ нэг уусад ажиллаж байгаагүй. Эрүүл мэндийн даатгал байхгүй. Мөнгө төрөгч байхгүй. Тэгээ ээж дүү хоёр маань хувийн эмнэлэгт ор хоолны мөнгөний төлж эрчим тэмцэлгээнд оруулсан. Тэгээ эмнэлэгт 7 хоног гарч ирэхдээ архинаас гарах гэсэн шийдвэртэй гарч ирсэн. Тэр 7 хоног ганцаараа нэг тасагт тэр тухайн үед тэр цагаан сарын дараа ч юм уу эмнэлэгт тэр хувийн эмнэлэг үйлчлүүлэгч нар өвчтөн байхгүй. Тасгууд нь хоосон байсан. Хүмүүс одоо баярлаад найрлаад эмнэлэгт хэвдэх хүн байхгүйсэн юм уу хаашаа. Би тэр эмнэлэгт баг ганцаараа өвчтөн байсан нь. Тэгээ тэр харанхуй хөнгөө тасагт 7 хоног хэвчих чадах их юм бодсон. Тэр 7 хоног бол их чухал 7 хоног байсан шүү. Тэгж явахдаа заац одоо намайг өгөхөд өгтөр хин харамсах вэ? Ястаа нэг хин чирэггүй хүнч тоохгүй нохоо шинжлэхгүй ийм амтан болж тээ би гэж. Би өөрөөргөө бодсон. Хүнч тоохгүй нохоо шинжлэхгүй миний үхэл ямар ч үн цэнэгүй гэж. Нэрээ ингээд өгөхөд миний үхэл бол ямар ч үн цэнэгүй болж байгаа юм. Амьдрч үзээгүй хүн шиг олигтой амьдрч яг үр хөвгтэйгээ сайн сайхнагч үр хөвгтөн ч хажууд нь байхгүй. Өөр ингэсэн олигтой өмч хөргөж байхгүй аав ээжгээ нэг хэдин хуучин тавилгатай хуучин хашаа байшинд намайг өгсөн дараа ээж дүү хоёр хүч эдэр хашаа байшин зарчих юм биз. Зарчих нь үсттэй ямар миний чинь биш. Би тэгж боддог байсан. Олигтой өмсөх хувц сунарч байхгүй. Наач хэрэггүй амтаа алга. Амьдрсан үхсэн хоёрын ялгааг болцсон амтандаа гэж. Гэхдээ би өөртөө нэг шийдвэр гаргасан. Ахаад нэг оролдоод үзүүл яасан гэж. Тэргүй чи ийм үн цэнэгүй амьдралтай юм бол өөрийнхөө амьдраад үзүүл яасан. Одоо чи өөрийнхөө амьдр гэж.
Чи хин нэг үүнд гомдоол, хин нэг үүнд гомд гоншгоноол, хорвоо зүхээл. Ингээд чи одоо хин чамааг өрөвдөх, хин чамааг татах юм. Хинч байхгүй шүү дээ. Одоо чи өөрийнхөө төлөө нэг амьдрал үзээч. Чамд одоо сан сарва хүр хөвгч чалга, хань ижил чалга. Одоо чи дандаа бусдын төлөө шаналж явж байсан бол одоо чи өөрийнхөө төлөө нэг шаналаад үзээч гэж өөртөө ярьсан. Нэрэл ингээд өнгөрсөн амьдралаа бодоход дандаа л хүний төлөө амьдэрсэн байгаа байхгүй юу? Аав ээжигийн төлөө, орон байртай, байшин барилгатай болохын төлөө нүдэж аавыгаа асарж, дараа нь арх удаж гисэн эхнэрийгээ бас нэг орон байртай болох гэж хөөж туухгүй, салж нийлэхгүй, гүрийж, хүүхдээ ч гэсэн бас хүн болох гэж өөрийгөө огоорч дандаа л хүний төлөө явсан байгаа байхгүй. Октодоо ч гэсэн хүн болохын төлөө өөрийнхөө өмсөх хувцас, идэх хоолны хугасалж тэгээ тэгээд бүх юм байхгүй болоод ор ганцаар хоцорж байгаа байхгүй. Дандаа хүний төлөө явсараад өөрөө юу ч хоцорсон. Эцэст хаягдсан. Яг тэрийн тухай би 7 хоног утсан. Тэгээ за одоо чи өөрийнхөө төлөө яв. Хинч найдад ирэхгүй. Одоо хүний төлөө явж боллоо. Одоо өөрийнхөө төлөө явж. Энэ маань их чухал шийдвэр болсон шүү. Тэгээ архинаас гарсан. Яг дэмдлээс гараад би тэрнээс хойш өнөөдрийн хүртэл би огт арх уугаагүй. Пивч уугаагүй. Архич уугаагүй, пивч уугаагүй. Ямар согтруулах ундааны юм юу ч уугаагүй. Одоо 10 гаруй жил болж байна доо. Тэр миний хамгийн чухал шийдвэр байсан. Миний амьдралдаа гарсан хамгийн том шийдвэр. Одоо өөрийнхөө төлөө амьдрал үзье гэж. Тийг сонио. Хүн одоо тэр нэг амьдралын тэр ёроолд нэг унаад тэгээд тэр ёроолоос цаашаа ёроол байхгүй учраас тэгээ буцаад өгсдөг юм байл. Би олон залуучууд хэлмээр үйдэг. Та насын энэ яриад байгаа зовлон бол дутуудаад байна. Бүр ёроолд нэг унчих. Тэгээд тэр ёроолоос ч цааш ахаад ёроол байхгүй. Тэгээд хүн чинь тэр ёроолоос буцаад дээшээ явдаг. Өөр явах газар байхгүй. Одоо доошоо газар байхгүй юм чинь тэгээд дээшээ л явдаг юм байл. Би яг тэр ёроолд нунсан. Үхэх гэж явчихсан. Үхий гэж бодож ирсэн. Тэгээд тэрнээс хойш тэгээд миний амьдрал баг багаар дээшсэн тий. Тэгээд ажилдаа буцаад орсон. Өөрчлөгдөжсэн улсуудад буцаад хүрээд ирсэн. Архигүй амьдрал, зовлонгүй амьдрал болж ирсэн. Одоо нөгөө хуучны нөгөө гаслал зовлон, нөгөө нэг архины салалт нийлэлтийн доромжлол хараалын нөгөө нэг ганцаардал ганхарлын бүх юмудаа орхисон, өнгөрсөндөө зурлахгүй шүү гэж бодсон. Би бодоод яах юм? Бодоод би шаналхаас өөр. Тэгээ хин зовлонгоо ярих юм. Надтай ярих. Миний зовлон сонсоод нулимсаад туслуулаа суудаг хүн байхгүй. Ганцаар хүн чинь. Тийм учраас бодохгүй гэж бодсон. Энэ их зөв шийдвэр шүү. Манайхаа одоо өнгөрсөн тэр амьдралын зовлон, өнгөрсөн амьдралын тэр харамслаа бодоод байвал доошоо унаа л юм. Би бүр хүчээр бодохгүйсэн. Бодохгүй. Болий. Бодож яах. Намайг өрөвдөх хүн байхгүй юм чинь. Ишхөр хэдий энэ муу амт их зовжтэй иш чаавастай эдгээд миний нулимсыг арчих уу? Миний хувцсыг угаах уу? Надад нэг аяг хоол хийх үү? Хинч байхгүй юм чинь. Хиндэ гомдлох юм. Тийм учраас би бодохгүй гэж бодсон. Ерөөсөө маргаашийн тухай бодъё. Маргааш юу гэх вэ? Одоо яах вэ? Тэгэл бод. Одоо өнгөрсөн. Одоо хангалттай. Тэр их зовлон бодоод тэгэл би тийсэхгүй юм байна. Буцаад архиндаа орно. Тэр туулж ирсэн тэр хүүхд ах үеийн зодор нүдэрээс авахгүйлал тэр оюутан бах үеийн тэр өсвөлэн тэр доромжлол энэ их харагтарсны энэ гэр бүлийн энэ их хараал хэрүүл тэр аавынхаа өвчтэй зовлонтой шансанд барьсан тэр бүх юмнуудыг бүгдийг мартсан. Бүгдийг болиё гэж. Дандаа зовлон дундор явсан нэг ч удаа гялаас нь жаргал байхгүй байгаа юм чинь. Гэхдээ хүний амьдрал чинь бас нэг жаргал байж болно доо. Надаас тэг гялаас ганц ч юм байхгүй. Би ямар сандад дэвчсэхгүй энэ ч хүн жаргадгүй юм шүү гэж. Хүний амьдрал гэж юм жаргал байдгүй хүмүүс худлаа ярьд юм биш тийм жаргаж юм ярьж гэдэг. Амьдрал ийм байдаг юм бол өстой новшин юм бэ гэж. Тэгж боддогс.
Тэгэл ингээл ерөөсөө ажиллаа хий. Муу ч вэ, сайн ч вэ ажиллаа хийгээл. Тэгэл яг уу ёстой буян зайн төссөн болов. За одоо энэ нэг амтаа одоо бас нэг нүглийнхээ төлбөрийг төлөөд дууссан да гэсэн юм уу? Харсан тэнгэр байсан юм уу? Арьснаас гарснаас хойш одоо манай гэрийн энэ цагаана гэж яриад байгаа энэ сахиус орж ирсэн шүү дээ. Тэгэд одоо энэ сахиустай ууснаас хойш өстой өөдөлсөн твдсэн те. Ёстой юу ч хүүгээс эхэлсэн шүү дээ. Тэгээ салсан их нэртэй гэрт байсан бүх юмудаа бүгдийг ачаад өгцөн. Би өөрөө хүнжил гудсыг авч үлдсэн. Яагаад гэвэл тэднээс хахлаар надад хэцүү явагдсан. Хэцүү нөгөө хуучин дурсамж сэтрээд зурагт арай дуустай тэд чи бас нэг муу ч гэсэн айл юм болохоор тэгэл тэр чи өстэй энэ дүү билетгээс авахгүйла зурагт арай дуу ор дэвсгэр хувцс хундар шүүгээ сандал ширээ бүр сандал ширээ мэрэг би өстой 2 портроор ачаал авчаад замаа энийг ав надад юу ч хэрэггүй би гудас хөнжлөл авч үлдлээ гэдэг. Бис гудас хөнждөг л үлдсэн шүү дээ. Ёстой юу ч байхгүй. Нэг талаар бас хөөрхий эмэгтэй хүн эдгээр сайн муу амьдралтай байсан ч гэсэн эмэгтэй хүн энэ болгоныг цуглуулах хэцүү шүү дээ. Энэ болгоныг бас охиноо дагуулж яваа. Тийм учраас бас нэг хүний амьдралын наацхийн хэрэгцээтэй байдаг гэж бодсон нэг талаар. Нөгөө талаар тэр хуучин амьдарч ирсэн амьдралаа харахаар бас сэтгэл маань шархлаад хуучин дурсамж бас итрээд хэцүү байсан. Дараа нь ажиллаа хийж явж байгаад бас нэг машин авсан. Subaru Impreza гэдэг. Машин аваад тэгээ бас миний хүн чанаас суулгахад болтгоо. Тэгээ салсан их нэртэй нөгөө машин авч өгсөн. Өөрөө 1 жил унаал. Тэгээ авч өгтөө охиндоо өгж байгаа шүү. Тэгэд манай ихнэр хөдөө амьдарч ирсэн. Тэгээ чи хот хүрээ нааш цааш явахдаа хүн амтан царайчлаж явах тий. Над өөр өгөх юм алга. Ямар аав ээжихээ хуучин гал голомтыг чамд өгсдөг юм шүү дээ. Нэр нь ч гэсэн энэ хойдлын тэр аав хоёрын маань үлдээсэн тэр юу нэр нь ч гэсэн хашаа бишгийн нэр над дээр байгаагүй. Аав хоёрын нэр дээр явдаг байсан. Би яд чи ямар тэрийг өгөртэй юм шүү дээ. Муу ч бай сайн ч хоёул амьдарч исэн юм чинь би охиндоо өгж байгаа шүү. Чамд өгж байгаа юм биш ээ. Гэтэ мэдээ чи одоо хөл төвжлэн. Ямар ч гэсэн хөл төвжлэх унаатай болгож өгье дөө. Ахаад надаас би тийм хүсээрээ. Одоо би өөрийнхөө амьдрья гэж. Тэгээ машин авч өгсөн. Тэгээ өөрөө явган оцорч байгаа шүү дээ. Цаана. Ер нь би энэ хүнд их юм өгсөн дөө. Тэгээ хоосордгүй юм байна. Би та бүхэнд яриад л шүү дээ. Төрөний нэг залуу тэгэж Батка гэж юу гэлээ. Ах заримдаа нэг давсалдгүй үгүй юу гэдэг. Миний амьдрал давслаад ах юм байхгүй. Яг давслах. Би эргэн тойрныхоо олон улсууд юм өгсөн тэ. Одоо энэ манай шинэ байр миний тэр ажлын газар хүртэл миний нэр дээр биш шүү дээ. Манай эхнэрийн нэр дээр явдсан шүү дээ. Яагаад вэ? Яагаад гэвэл би төрүүлж өгөх учраас би төрүүлээд өгөх учраас нэр шилжүүлэх гэж 80 болгож явах бай. Чи надаас арай илүү удаан амьдрна. Тэгээ учраас шиний нэр дээр байж гэж. Магадгүй хүмүүс их солиотой сонсож чиж магадгүй л те. Тэр нь тэгдэг шүү дээ. Өөртөө машина хүртэл би унаж яхаар чи унда би ахаад авч чадна. Хууч их нэртэй намайг хайж явсан юм шүү дээ. Намайг хайж явахдаа бүр юу ч болгож хайж явсан. Тэгтээ би авч өгчихсэн. Тэгэл 3 жил ганцаараа тэнж явж байхдаа одооны их нэртэйгээ танилцсан. Тэр хооронд мэдээж янз янзын тэгэл хүн юм чинь тэгэл бас нэг хүүхэн шуган байсан. Огт тэнийг балаа юм шиг амьдраагүй шүү дээ. Тэгтэл бас амьдрал болохгүй. Өөрөө ч хаширсан. Агаж хүнтэй амьдрахгүй дээ гэж бодчихсон. Агаж хүнтэй амьдрч ахиж зоож явах хэрэгтэй гэж. Хүнтэй амьдрахгүй гэж бодож явсан юм шүү дээ.
Тэгж явж байгаад одоо энэ хүүхдүүдийнхээ ээжтэй танилцсан. Суун гэж бодоагүй шүү дээ. Гэхдээ яг удаа бас нэг ингээд ганц бие ирэх хүн манай энэ ч гэсэн бас нэг ганц бие эмэгтэй хүн байсан. Тиймэрхүү маягаар л уулзж байгаа шүү дээ. Цаашдаа баш амьдрал би ч одоо амьдралаас амар том алдчихсан. Санамсаргүй байдлаар хүүхдтэй болоод хүсээгүй амьдралаа эхлүүлсэн. Гэхдээ эн чинь хүний амьдралын амар том шарах байхгүй юу? Үнэхээр том шарах. Тийм учраас тэр шарах чинь энэ зүрхэн дотор идгээг байгаа шүү дээ. Тийм учраас зас дахиж алдаа хийхгүй шүү гэл. Тэгээ ер нь эмэгтэй хүнээс их харшилтай болсон байсан. Миний эхний үеийн дайвууд бол эмэгтэйчүүд маш их үзий яддаг байсан шүү дээ. Маш их үзий яддаг муу хүүхдээ тийм байсан. Манайхны зарим санаж л байгаа. Гэхдээ хүн болгон адилхан хөлөг боломж ороогүй хүчээр хороогийн муу усад байж байгаа сайн усад байж л байгаа байхгүй. Тэгээ хөрхийн жижигхэн намхан бор хүүхэн миний амьдралын гэрэлгийгээ болж орж ирсэн юм да. Тэгээ нэрээ хүний амьдрал чинь бас жаргал гэж байдаг юм биш гэдэг үг л мэдчихэж байгаа байхгүй. Би тэр чинь хоёр талаас хоёул юу ч хүс ус шүү дээ. Юу ч байхгүй. Гэхдээ ямар санд би тэгээ хамаг юм авах гэсэн манай дээрээ гайхчихсан шүү дээ. Гэхдээ танаа чи хулгай орсон юм уу чи? Бараг хулгай орсон юм шиг ганц ортой. Тэгээ би тэр үед нэг зураг тавцсан байсан. Нэг юм жижигхэн юм нэг орсон юм юутай. Юу ч үгүй айл. Хөндөй. Би тэгээд өндөөс сасан их нэртэй бүх юм өгсөн юм уу гэж. Тэгээ би анхаасаа хэлчихсэн. Ер нь бол би юу ч хүн шүү гэж. Юу ч байхгүй. Надад бол ирээдүйч байхгүй, надад хөрөнгө мөнгөч байхгүй. Ер нь над чиг амтнтай суусан бол зовондоо урд нь бол маш их зовлонт амьдралаар үдээс эртээ явж байгаа. Би энэ баг амтны хараал идэж явсан баг. Эцэг өвгдийн нүглийн төлбөрийг төлж яваа баг. Ер нь хүн шиг амьдрч чаддгүй юм гэж. Би анх энэ их нэртэйгээ уулзчихсан. Би тэгж ярьдаг. Амар хам муутай байсан гэж намайг одоо хэлдэг. Дандаа юм л болоо салъя, холдъё, болиё гэж ярьдаг. Баян тэгж ярьдаг байсан гэсэн би. Манай ихтер одоо ярьдаг. Амар муухай муу яриа амтай. Дандаа болохгүй утгагүй юм ярьдаг гэж. Тэгээ манай ихтер одоо надаас юу болоо харчихсан юм. Энд чинь бас тийм хүн тоглооргүй царай муутай хачаа амт биш дээ энэ чинь. Бас одоо сайн эцэгхийн бас одоо нүрийн буянтаа л ийм л хүн штэ. Бас нэг ядга амтсан ядга алдсан орон гэргүү 100 зал би юм хурж ирээд манай гэрт надтай нөхцөөгүй штэ. Энд чинь бас сургууль соёлтой ажил төрөлтэй аав ээжтэй бас одоо дайс нөхөдтэй зөв хүмүүжлтэй зөв амьдралтай юм л хүн шүү дээ. Одоо наддын миний юунд болсон юм мэдэхгүй. Тэгэл надтай тэгэл учирсан юм да. Көөж туугаад хад яваагүй шүү дээ. Ягаад чи ээж аав нь бас хоригдж ирсэн. Анх одоо энэ манай одоо энэ эхнэрийн аав ээж алгаа ташаад огцсон гэж бодож байна. Үгүй шүү. Үгүй. Надад дургүй байсан. Ямар санд хүүхдээ явуулахгүй гэж ирээд гэртээ хийгээд төгжиж явах хэрэгтэй. Манай ихтер чинь гэртээ очиж буцаад ирсэн чинь манайх руу явуулахгүй гэртээ игээ түгжээд энэ чи ээжтэйгээ буу юм болоод хэрүүл хийгээд үүдээ өшгөлөө гарч ирсэн гэдэг. Чамдад овцсон аваад. Энд чи бүр шийдчихсэн. Ягаад чим надтай амьдрна гэсэн юм бодолтой байсан. Тэ алдаагүй л дээ. Тэгэхээр би одоо энэ баг алсын хараатай бас баг зөв бэлэг ч юм уу гэж бодоод байдаг. Баг одоо нэг өнөөдрийн амьдралыг олж харж ирсэн юм ааши. Тэр үед бид тэрт юу ч байгаагүй. Надад нэг хуучин хашаа байшин аав чирмэн амьдарч байсан хуучин хашаа байшин. Тэр нь одигтэй чинь биш шүү дээ. Тэгээ бас миний нэр дээр биш. Ийм амтны одоо тэгээ хөгшин хажуугаар нь. Тэгээ нэх муухай амьдралаа яваад ирсэн. Ийм амтны тэгээ юунд болсон юм бол хөрхи амт. Тэгээ нэг имийг л олж харсан юм уу? Миний авьяасыг харсан юм уу? Эсвэл нэг жоохон ч гэсэн хүн чанарыг бас олж харсан юм уу? Надад ч бас сайн тал байгаа шүү дээ. Тэр сайн талыг олж харсан юм уу яасан. Тэгээ хөрх юм надтай амьдрын гэж чамдаа тавцдаг өрөд ирсэн юм шүү дээ. Хөөж тугаад хаж яваагүй. Тэгээ би нэг олон удаа тэгээгүй. За би нэг юу болчоод нэг хүнийг хөөдөг. Хүн амт хөөждөг. Би өөрөө хий. Олигтойгон шиг ор дэвсгэр хоол унцчих хүн байж. Хүний сайхан үр.
яг хөтэ тэгээд амьдраа болъё гэж болно гэж болохгүй гэвэл тэгээд өөрөө явна л гэж. Би тэгж л бодчихсон. Болохгүй гэж бодоод тэгвэл өөрт нь хэлдэг гэсэн. Үнэхээр болмооргүй санагдал өгшөн чи яваарай. Би чиний араас нэг л дагаад болоод нэг мессеж бичээд гэрээчүүдэн дээр нэг нулимс цуслаа зогсохгүй. Хизээш тэхгүй. Чамаа явуул тэгэл чиний араас юу ч уцтагчгүй ягч. Сурахгүй алга болно. Дургуйч үрүүлж яваарай л гэж. Би тэгж хэлжсэн. Чи өөрөө харж явахгүй үедээ л гэж манай эхнэр тэгсэн. Тэгээ явах юм да өрхий. Тэгээд намайг торцсон шүү дээ. Би чи 70 хэлж хүрэхгүй байсан шүү дээ. Би чи миний чи өндөр чи баг метр 78 шүү дээ. Метр 78 өндөртэй мөртөө би 70 хэлж хүрэхгүй 67 8 хэлтэй. Тийм турхгай байсан шүү дээ. Ясна хавирг нь хэрзээсэн. Тэгээд намайг хөөрхөн амт ястаа нэг хоолоор хайраар халамжаар өрөвдсөн бах уу. Би тэг боддгийг. Намайг хараад өрөвдсөн бах. Иш энэ маа нэг хүн болгоё даа гэж бодсон юм уу яасан. Тэгж бодсон баг. Тэгээд намайг ч өдрийн 3 хоолтой болгосон шүү дээ. Би чинь 3 хоногт нэг ганц удаа бараг хоол иддэг байсан, алдаг хоног хоолтой байсан хүний чинь өдрийн 3 хоолтой. Би олон жил эмэгтэй хүний халуун хоол идээгүй явсан шүү дээ. Манай охтуудын ээж ер нь хоол хийдэг байсан. Том охин маань гэртээ байж та эмээгээс явахаас өмнө нэг хоол хийдгээс хөрхий тэр үе 10 жилийн хүүхэд байсан шүү дээ. Оюутан болохоос өмнө. Хаяг хоол идэг. Тэгээ ихэнхдээ нэг гуанцны хоолоор тэгээд нэг дэлгүүрийн бууз мууцаар тэгээд заримдаа ингэ зүгээр боомоо буцсан устаа боомоо идчихэж байгаа татмал хийж байгаа унтчихдаг байсан шүү дээ. Тийм хоол муутай. Тэгж явж исэн. Ерөөсөө тэр нэг ихнэр хүний сайхан хоол унд гэж мэдэхгүй. Одоо хүртэл би халуун хоол идэж чаддгүй шүү дээ. Яагаад гэвэл олон жил халуун хоол хийж байгаа учраас. Одоо их манай ихтэй гайхаад идэж шүү дээ. Хоол хийгээд тавьдаг би халуун хоол идэж чадахгүй те. Хорн цонхны дор тавьж хөргөөж иддэг. Хүүтэн хоол идээ сурчсан. 10 хэдэн жил тэгээ хүүтэн хоол идсээр хүмүүс ч хүн чинь сурчт юм билээ. Халуун хоол идэж чаддгүй шүү дээ би одоо. Гуанз манзанд ороод ингээд халуун бууз муус хуушур мушир гэхлээр би хөргөөж идэж чаддаг. Халуун идэж. Хүүтийн мэдсээрээ сурчт юм билээ. Одоо руу шүү дээ. Тэгэл хөөх юм тэгээд намайг өстэй бүндэл гисэн лөө. 67 8 хэлтэй байсан хүн одоо би 95 хэлтэй шүү дээ. Гахаа болсон байгаа шүү дээ. 95 хэлтэй шүү дээ. Одоо миний чин. Тэгэд өөрөө энэ ч нөгөө банкны эдийн засагч тооцоотой хүн. Урд нь үрдгэн зардган арх дар суудаг үрдгэн зардган юу ч тооддоггүй, юу ч хайрдаггүй тийм үнтэй амьдарч ирсэн хүн чинь. Ястаа яс тооцоо хийдэг, яс хамаг юмудаа бичдэг. Ийм айхтар нямба хүнтэй суусан чи юу вэ? Тэр чинь зүгээр пик гэж явж байгаа чи би ч нэг орсон гарснаач мэддэггүй, үрсэн зарсаач мэддэггүй нэг тийм хачаа амьдралтай хүн байсан чинь бүх юм цэгцэнд орсон, бүх юм тооцоонд орсон. Тэр нь ч надад таалагдсан. Тэрний буйнаар үдий зэрэгтэй явж байгаа шүү дээ. Тэгээ би надтай цуг амьдсанаас хойш ажилтаасаа гарсан. Гэтэ бид тэр хүүхдтэй болоогүй 1 жил амьдсан шүү дээ. Би хашир байсан. Яагаад гэвэл хүүхд гэдэг бол хүсээгүй амьдралыг шууд үүсгэж тийм байх шүү гэдэг. Урдных амьдралаас мэддэг учраас хүүхдэд яараагүй. Болох нь уу, болохгүй юу гэдгээ хоёулаа 1 жил үзье гэж. 1 жилийн дотор явбал эн чинь бас нэг хүүхдгүй хүн чи явбал бас өөрт нь ч амар штэ эн чинь. Бас нэг бүтэхгүй амьтнаас хүүхдтэй болоо салууд эн чинь бас нэг зовлон дээр зовлон штэ. Би тэрийг ч мэдчихсэн юм чинь. Хоёулаа ер нь би анхнаасаа хэлсэн. Хоёулаа болохгүйгээ мэдхийн тулд 1 жил гэртээ нэг амьдрал үзье л та. Тэгээ болмоор шиг бол цаашаа явъя. Болохгүй шиг бол тэгээд хийнтээс олон утгаас юм нэртэн шиг салъя. Тэгээ би тэр амьдрсэн. Гэр оролтоо шүү дээ. Магадгүй миний амьдрал олон улсад сургамж болох байх. Би амьдралаа дуусгах сөхөрж унаагүй. Сабрагийн үдэндээ архичин болоод годомжид хөвдөггүй. Яг хөвдөх байсан шүү. Гэтэ би шийдвэр гаргаж хаад амьдрал үзье гэж. Сөрж боссон.
Тэгээд өөдөл дэвдсэндээ би ч хичээсэн. Эсвэл хүн шиг амьдралыг одоо энэ өгөхөөс өмнө үзье та. Хүн шиг явж үзье та гэж. Эргэн тойрон ад жаргалтай гэр бүлүүд машин тэрэг унсан, хүүхдээ хөдсөн, ганган хийнцэр усууд. Улаанбаатар дүүрэн биш дээ. Годамжаар алхачих чи энэс сайд гэсэн. Гэхдээ би яагаад ингэж амьдарч болдог? Би яхахтаа дандаа нэг өнгөрсөн зовлонгүй нэг миний амьдралыг бодоод үзтээ дандаа зовлонгүй нэг өстө гол харламар зүрх урагдмаар энэ хавц зовлонгийн дунд энэ харамсал гонгийн дунд би шууд яац үгүй яагаад би хүн шиг амьдарч болдог юм би тэгж бодсон. Тэгээ хүний сайхан өөр надад итгэхэд ирж байгаа чинь амьдраад үзье л та гэд ирж байгаа чинь би яагаад хичээж болдгүй. Тэгээ би зүтгэсэн. Яста найр наадам зугаа цингэл одоо юу гэдгийг тест нэг тийм дими хоосон бүх юмыг бүгдийг хайсан. Урд нь надад ч байгаагүй. Тэгтээ би мөнгөтэй уулаа гэж сагаагүй. Өнгөрөөгүй. Олон хүмүүс суглаж архитаагүй. Нэг хорхог боодог гэж солиороогүй. Зундаа л нэг стрессээ тайлах гэж нэг хөдөө явдаг. Тэрнээс надад ямар ч үзүр үйлчлэгээ тоглолт, могололт, ресторан, паб, караоке, 10 жилийн уулзалт амтын нөхөрлөл юу ч байгаагүй. Би бүгдийг хайсан. Хүнтэй гадуур дотор ч гэсэн зуугуурч яваагүй. Бүх олсон орлого, бүх юмудаа их тэртээ өгсөн. Одоо ч тийм шүү дээ. Би лайв дээр ярьдаг шүү дээ. Би олсон бүх мөнгөө их тэртээ өгдөг гэж. Би энэ хүнд л найдсан. Өгшөө чийл мэдгийч. Чийл мэдээ зарцуул. Чи ажил хийн үү, ажил хийхгүй нь хамаагүй. Чи зүгээр миний хажууд байгаарай. Одоо чамаа яваад өгвөл би шаашаа амьдрч чадахгүй шүү. Сүүл дээр би тэг өөрөө бууж гисэн шүү дээ. Урд нь ганцаараа байж та чи явал яваа. Тэртээ тэргүй би хүнтэй амьдрч чадахгүй гэжсэн хүн бол дараа нь модуна төрсний дараа, хүүтэй усны дараа одоо чи надаас явбал би шаашаа амьдрч чадахгүй шүү. Чи л мэд. Би олсон бүх юмаа чамд өгье гэж. Чи өөрөө яаж зарцуулах өөрөө мэд гэж. Тэгэл 6 жил амьдарч байна да. 6 жил. 6 жил би ерөөсөө бүх олсон юмд бүгдийг нэгтэрдэг байсан. Өдөр нь ажил хийгээл хүмүүсээ бариад имжлээл тэгээд хүмүүсийн өгсөн мөнгийг оройн хуржээд ихний данс руу маа гэж хийдэг. Өөртөө юу ч авч үлдээгүй. Хувцсан дээр авахаар болоод инхэртэйгээ зүг яваад за би ийм хувцас авах гэсэн юм гээд ихтер төлбөрийн төлдөг. Одоо ч тийм шүү дээ. Одоо миний дансанд хэдэн төгрөг байна гэж 5,000 төгрөг байгаа. Одоо энэ миний тэр 19 1-р болон 19 дэх өрөөнд байдаг ажлын байр тэр чи ихнэрийн нэр дээр явдаг. Одоо энэ Ярмутаага энэ Мандалаг арданд байж байгаа энэ байр энэ ихнэрийн нэр дээр явдаг. Манай энэ өмч хөрөнгөнүүд бүгд манай ихнэрийн нэр дээр явдаг. Би албаар өгсөж байгаа. Чи яа наадах. Надад зүгээр чи миний хажууд байж хат л болно. Чи намайг өдөө зэрэгтэй байсан. Чи өөртөө намайг ганцаардаж ганцхан өнчилж явахад чи намайг хүн болгосон. Би өөртөө юу ч хөө байгаа чи намайг юмтай болгосон, хүүтэй болгосон, хүн шиг амьдралтай болгосон. Би чамаас юу ч харамлахгүй. Миний амьдралын туршид орсон бүх юмыг чи аав. Чи зүгээр миний хажууд хоол хийгээл, хоолын маань хийгээл, хүүхдийн маань өсгөл, миний хувцс хонрын маань угаагаад намайг халамжлаа тэгэл байж. Надад мөнгө төгрөг өмч хөрөнгө юу ч хэрэггүй. Одоо миний нэр дээр юу ч байхгүй шүү дээ. Хоёр байрны орд дээр машин тэр бүх юм их нэрийн нэр дээр явдаг. Би ийм л амьдралтай хүн. Цаашдаа ч тийм байна. Би навгаа нөхрөл өмчөө болоосолтаад би энэсээ мөнгө төгрөг нуугаад идгийг би гайхаад иддэг. Би урд нь ч өмчгүй байсан. Одоо ч би өмчгүй л явж байгаа. Одоо манай ихтэй надаас салаад явхад би ахаад гуйлахчин болно. Ягаад гэвэл миний нэр дээр юу ч байхгүй. Миний амьдралыг сонирхъя гэдээсэн усуд ийм л байна. Энэ дээр ямар нэгэн давс гожир байхгүй. Эсвэл ихнэргээ дуудах юм уу?
Өшөө миний ярьсан юм үнэн худлаа юу гэж та нарын өмнө асуух. Ийм л. Тэгээд би ийм сайхан амьдралтай болсон. Мөнх хөх тэнгэртэй баярлалаа. Өвөг дээдс маань бас харж үтсэн баг. Хүүхэд ах үед маань намайг нэрийн минь солиж нэртэй минь зөв хувь тавилангийн минь зааж өгсөн тэр танихгүй өвөд бас баярлалаа. Амнаас минь авч үлдсэн. Сөрөнжөөгөө авралын сахиус гэдэг бүх юма хүн зориулж явах хэрэгтэй хүн юм да гэж тэр үед харсан баг. Бүх юма хүн зориулж явах. Бүх юмаа хүнд өгөх ёстой гэж тэ. Тийм л байна да найзууд минь. Хүнд итгүүл итгэсэн шиг гэдэг. Ер нь итгэл намайг үдэ зэрэгтэй явуулж байгаа. Гэтэ зөв үндэ итгүүл. Буруу үндэ итгүүл бас мурддаг шүү дээ. Юу эсвэл болох вэ? Бүгдийг ярил барагдахгүй. Тэгээ арь тарсны гашуун зовлон ширхэгчтэй ярил барагдахгүй шүү. Хоёр охиноо чирээд ээж нь хайгаад 3 дугаар хоолтын баар болгоныг үүдийг татаад явж ирлээ. Хоёр охиноо чирчсэн шөнө. Өвлийн хүүтэн шөнө. Ээж нь хайгаад явж исэн. Тийм өдрүүд надад зөндөө. Ирүүл жилгээс очиж авч исэн үеч байгаа. Амтэр сайн шүү. Үхийгээд явж исэн өнөөдөр хүүхдүүдээ хүн болгоод байгаа явж байгаа. Одоо баг хүн маань 5 сартай. Том хүн маань 4 наст хүрч байна. Аав ээж маань амьдралаа эхэлж байгаад яг л ингэж эхэлж ирсэн. Аав ээжийнхээ амьдралыг давтааж явж байна. Өтлөсөө өнөө тэгэл өрийн зулаа өнөрлөж энэ бүхнийгээ төлөө бүх амьдралаа зориулна гэд ингэж явж байна. Амьдрал их баян зүйл шүү. Дуусаагүй байж 45 наснда амьдралаа дуусгахыг явж исэн юм шүү дээ. Үхий гэж явж исэн. Одоо тэгээд над дээр орж ирээ залуу шиг ярьдаг. Өстой амьдрал новшон өстой амьдрал утгаа алдлаа. Өстой хүн шиг амьдрч чадахгүй нэ гэдэг. Дүүм чи эдэн настай 40 настай 30 настай гэл. Ахан 48 настай хүүхдтэй болж исэн шүү дээ. 48 настай цаас амьдрал эхэлж исэн шүү дээ. Чи тэгээ боддоо. Би 48 нас хүртэл би хүний амьдрал гэж юу гэдгийг мэдэхгүй явлаа шүү дээ. Амар гоцтой. 48 нас. Гэхдээ миний насан дээр зарим нь одоо өвөө эмээ болцсон ач хурцаа үтсэн явж байгаа шүү дээ. 48 тав чинь. Зүгээр ашнараа тойрож морилцсон өстой өөр ингэсэн гэр оронтой гэр бүлтэй өнөр өтгөн болцсон явж байгаад би 48 наснда би анхныхаа шинэ амьдралынхаа модунагийнхаа зулааг үнэрлэж ийлээ шүү дээ. Өөр ингэсэн орон гэртээ болохгүй явж ийлээ шүү дээ. Тэгээ өдөө зэрэгтэй болцсон явж шүү дээ. Амьдрал гэдэг ийм л зүйл байдаг. Хизээч бити бууж өгөөрэй гэж би бас хэлмээр лайвха төгсгөлд. Бүтэн 1 цаг 30 минутын хугацаанд хараад ирвэл миний амьдралыг гутаасан дөрмсөн янз янзын бичээгүү та бүхэндээ бас баярлалаа. Өдөө олон жил бас миний пэйж дээр миний болсон болоогүй янз янзын яриаг сонсож бас намайг ойлгож зарим үе шүүмжилж энэ цаг хугацаанд надтай цуг найзаж яваа та бүхэндээ бас баярлалаа. Дээр хүнстэй туг барин тугал хариулна гэдэг үнэн шүү. Сөхөрж явах үе байхад бас сэхэж явах үе байна. Сэхэж явах үе байгаа шүү дээ. Одоо амьдрал цаашаа бас олон жил байна.
Одоо би бас нэг 20 жил амьдарчихсан гэсэн бодол надад байна. Одоо өхлийн тухай бодохгүй байна. 20 жил ядтаа 20 жил амьдарчихсан гэж. Хөвгүүдээ 20 хүрэхийг үрччихсэн гэж. Одоо нэлэх байгаа хөвгүүдээ 20 нас хүрэхийг үцчихсэн гэж бодож явна. Эхнэр маань надаас илүү олон жил амьдрандаа гэж. Эхнэртээ бас юм бэлдэж байна. Надаас хойш миний өхлөөс хойш амьдрах эхнэртээ бас өмч хөрөнгөний бас нэг хүний царай харахгүй амьдралын одооноос би бэлдэж байна. Эхнэрийнхээ хөдөлгөөсөө би үзэж чадахгүй шүү дээ. Энэ бол амьдралын хатуу үнэн шүү дээ. Үний юм ч одоо яах вэ? Тийм учраас надаас хойш хөрөх юм ядрах үе, шаналх үе гэж одооноос бас өөрийнхөө чадлаар амьдралыг бэлдэж өгч байна. Орон байрын, өмч хөрөнгийн үлдэхтэй бас үрэх мөнгөний би яах вэ? Надад одоо энэ гэр бүл, халуун хоол, хайр халамж авахт болно. Өөр нот хэрэггүй. Би энэ амьдралыг үзэхээрээ л нэг боллоо. Зовлонтой, үхэлтэй, жаргалтай, гонигтай, харамсалтай, алдаа оноотой бүх юм үзлээ. Одоо наад цаана үзэж байх юм байхгүй шүү дээ. Хүн гэж юу байдаг вэ? Хүний амьдрал гэж юу байдаг вэ? Бүгдийг л үзлээ. Хүний сайнаас нь илүү мууг нь их үзлээ. Мууг нь өөрийнхөө амьдралаар тууллаа. Яс маханда, залуу насндаа мэдэрлээ. Хүүхд ахуй ийсэл голоод амьдралын зовлон зүтгэрийн дундуур хангалттай явлаа. Одоо би бол болсон. Одоо өөрийнхөө амьдралыг өөр хүүхдүүдэд үзүүлэхгүй юмсан даа гэж. Өөрийнхөө энэ зовлонт амьдралыг өөр хүүхдүүдэд үзүүлэхгүй юмсан гэж хичээж яваа. Нэг л ийм хөгшин ирэх хүн л байна да. Та бүхний өөдөөс өөрийнхөө туусан амьдралыг яриа сууж байна. Өөрийнхөө тэр олон жилийн зовлонт амьдралыг өөр хүүхдүүдэд үзүүлэхгүй юмсан даа гэж. Одоо хичээж явна. Бас өөрийг минь хүн болгосон хүний амьдралаар бас их нэртэй бас үзүүлэх юмсан гэж. Надаас хойш битгий зовоосоо гэж хичээж явна. Та хүн ч гэсэн бас энэ амьдралдаа бас өвчин зовдонгоо сайхан яваасаа гэж бас хүсье өрөөй. Амны бэлгээс аштын бэлэг гэж. Бүгдээрээ сайхан амраарай. Уран дулаа сайхан үйлрэл ирж байна. Эцэст бас хүн чанараа битээ алдаарай. Хүний амьдрал юу ч тохиолдсон ч гэсэн бас нэг хүнээрээ үлдээрэй гэж. Тэгвэл амьдрал шагнад гэж. Надад жоохон ч гэсэн бас нэг хүн чанарыг хилтгэх байсан учраас эхнэр маань миний ажид дисэж үлдсэн юм бол удаа гэж. Би муухай сэтгэлтэй новшин амьтан байсан бол миний ажид байхгүй шүү дээ, яваад өгнө шүү дээ. Энэ хүний муу бол дорхноо танигдсан шүү дээ. Хүний муу бол дорхноо танигддаг. Тэр учраас надад нэг жоохон юм байсан юм бол удаа гэж алсын хараатай байхгүй юу? Алсын хараатай. Тийм ч муу хүн биш шүү дээ гэдгийг мэдчихэл байж тээ гэж.